Энэ маань бол хамгийн трендинг буюу одоо хамгийн алдартай сэдвийн нэг байгаа юм байна л да. Бас эрэгтэй, эмэгтэй хоёрын даавар маань хоёулаа ер нь их уналтанд орсон байна. Хамгийн хэцүү юм нь болохоор инсулин резистент буюу инсулингийн дүлээрэлт гэдэг явж байгаа жинхэнэ хэсгээр. За яагаад гэвэл өсвөр насндаа бид нар ямар их дааврын өөрчлөлт гардаг вүлээ. Тэр нь болохоор инсулингийн дүжрэлтээс айгүй хамгаалж байгаа юм. Тэгэхээр мэдээж хэрэг нөгөө тестостерон жоохоо ихтэй, эстроген, прогестерон багасгаар сэтгэл готрол одоо сэтгэл санааны хувьд л ингээд бие физиологийн хувьд одоо аюу тум өөрчлөлт гарч байгаа байхгүй юу? Судалгаан дээр ерөөсөө одоо энэ цэвэршилтийн хүндрэл гэхээр одоо халуун оригдог, мартам хаалдаг, биений юм зохистой ирдэггүй. Тэр нийт хүнийхээ 80% тохиолдож байна гэж байна. Хүний. Тийм нийт хүнийхээ 80% хүндрэлтэйгээр байгаа юм. 20% нь болохоор нөгөө аацтай яг цэвэршил болсноо мэдгүй. Одоо эмчилгээ байхгүй юм чи эмчтэр очихоор хариуна. Зүгээр ингээд шинжилгээгээр цусаар шинжилгээ өгөхөр таны байх ёстой дааварч яг хэмжээндээ байдаг гэдэг байхгүй. Энэ мэдээллийг сонссон эмэгтэй хүмүүс тэр тусмаа 30, 40, 50, 60, 70 настай эмэгтэй хүмүүс ер нь шинжилгээг өгөөд эмчтэй нэг уулзаад тэгээд айл болох энэ дааврын эмчилгээ хийх юм бол улаан асуудал шийдэгдэж дээ. Яг үнэ. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх олох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Сайн уу манайхан та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Хэдүүлээ өнөөдөр дааврын тухай гүн гүнзгий мэдэж авах болно. За би санжийн хамгийн анх яг подкаст хийж эхлэхдээ би эхлээд ерөөсөө л дааврын тухай ярьж эхлэе л гэж би шийдээд Бацүрийн эмчтэй ярьж исэн дугаар байдаг. Тэгээд энэс хойшоо даавартай холбоотой мэдээллүүдийг хүргэж байсан. За энэ удаадаа хэдүүлээ жоохон гүнзгийрээд буюу дааврын эмчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн байгаа эмнэлзүүн арга барилыг хэдүүлээ таньж мэдээд өөртөө одоо нүүр тулсан байгаа дааврын асуудлыг эмчилж болох юм байна буюу гаргалгаа санал болгохоор энэ дугаарыг хийж байна. За тэгээ энэ дугаарыг хийхдээ их сонирхолтой нь юу вэ гэхээр Америк нэгдсэн улсад яг энэ төрөл зүйлээр дагнан эмчилгээ хийж байгаа Монгол эмэгтэйг бид нэр олж авчирсан байна. За тэгээд доктор Нэргүй өнөөдөр энэ дугаарыг та бүхэнд хүргэхээр алс холын Америк нэгдсэн улсаас ажиллаа тастаад хүрээд ирсэн байх шүү. За тэгэхээр энэ дугаар их гоё дугаар болох байх гэж бодож байна. Тэгээ 20 гаруй жил Америк нэгдсэн улсад сурч боловсроод ажиллах явцдаа бас өөрөө яг энэ даавартай холбоотой сэдвэр өөрийгөө эмнээ зогсохгүй яг ийм асуудалтай нүр тулсан байгаа хүмүүстээр full time job гэдэг те бүтэн цагаар ажиллаж яг энэ сэдв дээр одоо ажиллаа хийдэг хүн учраас бид нэр орчин үеийн арга зүг сонсоод зогсохгүй ер нь яавал зөв юм бэ гэдэг дээр хэдүүлээ хариулт авах болно. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чам ч гэсэн энэ дүндээ мэндийг хүргье. За тэгэхээр хоёлаа яаж энэ шинжлэх ухааны нэр томьёо олон за дээрэс нь их орчин үеийн сэдв болцсон байгаа энэ дааврын сэдвийг хэрхэн энгийншүүлж хүнд ойлгохоор болох вэ гэдгийг л одоо хоёлаа олон доо. За тийм. За би танаас хамгийн түрүүлээд даавар гэдэг энэ зүйлийг эмчилж болдгийм байна. Тэ даавраг одоо альтернативор гэж хэлнэ л дээ. Гаднаас тэ яг мэдээж энэ чинь хүний дотор байдаг зүйл заримдаа хим хэмжээнд харилцан адилгүй болцсон аль насанд ямар амьдралын хэм маягтаагаас хамаарат харилцан адилгүй хим хэмжээтэй байдаг болцсон байна. За тэр тусмаа сүүлийн үед хотчлт буюу хүмүүс бие биентэйгээ ойрхон амьдраад ирэхийн цагт за тэгээд энэ их хэмжээний ачаалал авсны дараагаар байгаль дээр байдаг энэ дааврын зохицуулалт нь өөр горим руу шилжээд эмгэг болж хуурдаг тийм хандлагыг ажиглаж байна л та тий ажиглагдчих байна. Тэгэхээр ийм үед гаднаас химийн аргаар боловсруулж авсан дааврыг тарьж ийн гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр энэ хэр түгээмэл эмчилгээний арга зүй болцсон байна вэ Америк нэгдсэн улсад гэдгээс хоёлаа яриагаа эхэллээ. Энэ маань бол хамгийн трендинг буюу одоо хамгийн алдартай сэдвийн нэг байгаа юм байна л да.
бас эрэгтэй, эмэгтэй хоёрын даавар маань хоёулаа ер нь их уналтанд орсон байгаа. Мэдээч хэрэг эрэгтэй хүний маань дараалт дааврын уналт болохоор их одоо заримдаа бид нар мэдээлэлээ солилцгүй ч юм уу одоо бид нар ч бас тэрийг нуудаг те эрэгтэй хүн ч одоо тестостерон гэдэг нэг мундаг гормонтой байгаа шүү дээ арай бүх одоо эмэгтэй хүнээс ялгарх одоо ганц гормон маань тэрийг одоо хэрэг баг гэд хэлчих юм бол одоо нэг зүгээр энгийн үгээр хэлэхэд нэг юм арай нэг юм жоохон weak man гэж ярьдэн шүү дээ одоо жоохон сул доорой эрэгтэй гэдгээ мэддэгдүүлэхгүй тул тэрийг бас их нууж байдаг. Гэтэ энэ маань болохоор одоо нуухын аргагүй л одоо том асуудал болчиход байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ уналт маань болохоор ажлын одоо бас дээр нь энэ гэр бүлийн асуудлыг аюул сэдвийн хөндөж байгаа болохоор нуухын аргагүй. Тэгээ өрхийн эмчтэр очихоор за шинжилгээ өглөө. Одоо яг Монголч гэсэн яг ажиллах байдаг. Таны левел, таны насанд чинь яг хэвэн байна гэж явцдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань болохоор эсвэл за би ерөөсөө л одоо ийм л байх хэвээр ингэж ядрах хэвээр юм байна. Хамгийн эхлээд ядралтаас гардаг. Хоёрдугаарт нойр хөдөл болчдаг. Тэгэл за одоо ерөөсөө жам юм чи би стресстэй юм чи ямар нэг стрессгүй хүн гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэл одоо ингээл байх ёстой юм байна гэдээ одоо хүлээн зөвшөөрдөг. Зарим нэг нь хүмүүс болохоор үгүй ээ. Одоо манай аав ээж үед чинь бас нэг арай өөр байсан тий. Би одоо яг ийм цогцтой хүний одоо эрүүл мэндийн одоо ийм сонин мэдрэмж төрөөд байна. Би нарийн мэрэгжлийн эмчтэй очиж эсвэл яг энийг эмчилдэг гэдэг очоод одоо нэлээд хөгжөд эхэлчихэж байгаа. Гэтэ нэг айгүй хэцүү асуудал нь болохоор одоо бидний идэж ууж байгаа ч юм уу одоо амьдралын хэв маягаас энэ маань бол айгүй их төвлөд байгаа байхгүй юу? Ер нь эрэгтэй хүний дааварч гэсэн ер нь уналт нь ер нь дээр үдчих байхав те нэг 10 20 жилийн өмнө ч нэг 50-аас эхэлдэг байхад одоо ерөөсөө хамгийн эртдээ 20-оос эхэлж байна. Тэрийг одоо бид нар бас л ингээд судалгаа хийгээл юунаас болоод байгааг нь бас мэдгүй байгаа ч гэсэн. За дааврын уналттай боллоо. За өрхийн эмч одоо ямар ч эмчилгээ хийж чадахгүй дараад нь одоо ямар эмчтэй хандах уу гэхээр яг эрэгтэйчүүдийн эмч хүмүүс бол одоо дотоод шүүрлийн эмчтэй хандж байгаа. За дотоод шүүрлийн эмчт нь болохоор нэлээд жоохон судалгаа хийчихсэн хүмүүс нь болохоор за та яг хуу даавраа багаар арьсаараа авчиж болно. Энийг нөхөн зэргүүлээд хайдуулээ. Энэ эмчилгээ хийгүүл ямар вэ гэдгийг ингээд жоохон боломжтой, жоохон мэдлэгтэй хүмүүс нь тэр эмчилгээг авчиж байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээч нэг хүний амьдралын чанар сайжраад эхэлнэ шүү дээ. Одоо удаан 8 цаг одоо ядралтгүй ажилладаг байсан бол тийм байгаа. Одоо дээр нь анхаарал төвлөрөлтмөр сайн байгаа юм. Дээр нь ингээд гэр бүлийнхаа хүмүүстэй хүртэл одоо их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ харьцаа маань хүртэл ингээд өөрчлөж байгаа. Тэгээ одоо нэг сургаар дуулсан гэсээр хагаад одоо тэр одоо дааврын эмчилгээ яаж зүгээр авах вэ? Ер нь 20 настай хүн яг хэдэн миллиграм даавартай байж ич одоо оптимал буюу хамгийн шилдгээрээ өөрийгөө одоо хэмжтгүүнээр явах юм бэ гэдгийг нь бас ингээд эмчилгээ гарчиж байгаа. Ерөөсөө тийм л үүсэл гаралтай байгаа юм. Тэгэхээр энийг мэдхгүй ч хүмүүс их байна. Мэдж байгаа яг ингээд хувийн эмнэлэг дээр очиод ч юм уу эсвэл өөрөө яадаг ингээд судлаад энэ эмчилгээг авч байгаа. Тэгээд одоо болохоор хамгийн одоо мундаг эмчилгээ баян identical буюу яг өөрийн чинь даавартай ижлэхэн гаднаас авж байгаа ч гэсэн яг тэр журмаар ажилдаг тийм дааврын эмчилгээг хамгийн шилдэг. Дээр нь бас аюулгүй гэсэн тийм нөхцөл байдлаар эмчилэгдэж байгаа юм. Яг эрэгтэй хүнийг эрэгтэй болгодог даавар буюу тестостерон гэж нэрлэдэг энэ дааврыг та сая дөрүүлээд яриад эхэллээ те. Тэгэхээр энэ бол хэм хэмжээ нь буурах тал ажиглагдаад байна гэж Америкийн нэгдсэн улсад байгаа хүмүүс бол дүгнээд байгаа те. Сүүлийн мэдээлэлээр бол 30 орчим насны хүмүүс TRT буюу тестостерон replacement therapy гэж нэрлэдэг байгаа. Replacement гэдэг нь болохоор өөрөөр нь биш гаднаас оруулах тийм тарилгаар юм уу наалтаар ийм эмчилгээ хийдэг болсон байна гэдэг зүйл яригдж ирсэн. За тэгсэн чинь та сая хэлж ин л та те нөгөө анчлын ачаал өндөр учраас эрэгтэй хүмүүстэр даавар багасаад идэг тал ажиглагдаад байгаа гэд те. Тэгэнгუთ бүр залуужаад байна гэж штэ. Уг нь бол нэг 50 орчим насны хүмүүсийн хийх ёстой зүйл. Тэгэхээр энийг манад ч гэсэн ерөнхий эмч нарын хандлага нь юу гэхээр даавраар оролдоод хэрэггүй гэдэг зүйлийг л урдаа барьдаг. Аль болох дааврын эмчилгээ рүү шууд орохгүйгээр бусад хүчин зүйл юу байна гэдгээ төрүүлж барьж авдаг байхгүй. Тэгэхээр яг хуу одоо Америкийн нэгдсэн улсад бол энийгээ мэдчихлээр нөгөө та саяны хэлсэн яриан дунд чинь нэг үг явуулсан тренди буюу одоо мод болчихж байгаа байхгүй те. Хүмүүс даавраар л түргэн эмчилдэг юм байна гэдэг одоо эн чинь бас хүний нөгөө хүслийг хурдан биелүүлэх тэр хүсэл дээр нь
бий болсон байгаа гаргалгаа байхгүй тий. Тэгээд энэний нөгөө сөрөг талд нэг асуулт байдаг нь юу вэ гэхээр эр хүний төмсөг өөрөө үйлдвэрлэж байгаа энэ зүйлийг гаднаас хийчихлээр эргээд үйлдвэрлэх шаардлагагүй болоод ирэхин цагт үргэлжийн мөнхөд энэ тарилгаас хамааралтай болох уу буюу яг тамхи татдагтай ижилхэн миний даавар буураад байна гэхлээр л цаашаага тарилга руу шилжих үү гэдэг асуулт байдаг. Тэгэхээр энэ дээр та олон жилийн хугацаанд хийсэн одоо ийм эмчилгээний туршлага байгаа бол ер нь ямар үр дагавар нөлөө ажиглагдж байна вэ? Ихэнх үеийг нь бол би ойлгож байна. Гэхдээ миний асуултын гол нь бол энэ урт хугацаанд тэр эрэгтэй хүний төмсхийг ашиглалтаас гаргаж байна гэж дүгнээд байгаа нь хэр бодтой вэ гэсэн. Тэр яг зөв эмчилгээгээ олоод зөв эмчээ олчих юм бол тэрнээс урьдчилан зэрэглэх 100% боломжтой гэсэн үг юм. Зөвхөн тестостерон гэдэг дааврыг бид нар өгдөггүй. Таны төмсгөнд байгаа тархинаас ч бас тодорхой хэмжээний ялгарч байгаа шүү дээ. Төмсгөлөө чинь сигнал өгж за тестостерон одоо гаргана шүү. Одоо яг хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө энэ дэр чинь бас бамбан даавар орчиж байгаа. Бамбаны дааврын уналт бас айгүй өндөртөө шалтгаалаад бас тестостерон маш их ундаг тийм ээ. Тэгэхээр энийг ямар эмч хийх вэ гэхээр даавраа мэддэг хүн л хийх хэрэгтэй байхгүй юу? Дээр нь бус даавраа айгүй сайн мэдчихэж та энэ эмчилгээг цогцолгоно гэсэн үг юм. Тэгэхээр одоо ийм байгаа шүү дээ. Бамбаны одоо бас нэг миний анзаарэгдэж байгаа одоо Монголд нэлээд удаагүй ч гэсэн ийм хоёр төрлөөр эмчилгээ яваад байгаа юм. За зүгээр нэг бамбаны одоо шалтгаан хэлэхээр бамбаач одоо заавал гаднаасаа авдаг одоо бамбаны уналт байгаа. Тэрийг ингээд левел нь одоо гаднаас авч байгаа ч гэсэн зүгээр болонгууд нэмчнэр уухаа болчих гэж байгаа. Америкт тэгдэггүй. Та хэрвээ даавар маань оптимал буюу яг жинхэнэ өөрчлөлт үйлчлэх одоо хамгийн шилдэг байгаад байвал бид нар тэр эмчилгээг удаан хугацаанд үргэлжлүүлэн хийнэ гэж байгаа. Нэгэнт даавар үүсэхгүй одоо би чинь ялгаруулж чадахгүй байгаа тэр одоо байгаа суур даавар чинь бид нар дэмжиж өгч чинь гаднаас яг хэрэгтэйгээ хамгийн эрүүл байдлаар л авч байгаа л гэсэн тийм дүгнэлт байгаа байхгүй тийм эмчилгээ явагдаж байгаа. Тэгснээс одоо та ерөөсө сонголт олчж байгаа шүү дээ. Эсвэл та дааврынхаа дутагдал одоо тестостерон буюу бамбаны даавралтай дутагдaltaй таны үх аалчихгүй. Гэхдээ утаан хугацаанд аюул зовоодаг байхгүй. Таны амьдралыг чинь чанарыг чинь буулгах чинь эрүүл мэндийн маш олон одоо асуудал гарч ирнэ те. Хөгших тусмаа одоо бидний дааврын ялгаралт дандаа одоо найчруулээ буюу одоо жинхэнэ одоо байгалаараа багасч явдаг болохоор энийг ингээд эрт байгаад болохоор ингээд тоохгүй байх хэцүү тоогоод байхаар ихээр яаж эмчилгээ хийх үү гэхээр таны өөрт чинь байгаа дааврыг адилхан дэмжиж дээр нь нэмэлтээр яг өөртөө чинь адилхан боловсруулагддаг дааврыг л нөхөн үржүүлэх тэр чинь хамгийн зөв эмчилгээ болчихж байгаа байхгүй. Тэгэхээс бол яг ингээд одоо өөрөө чинь байгаа дааврыг чинь ингээд өхүүлээд тэрнээсээ гадуур одоо авчих юм бол одоо тэрэндээ одоо бүр ингээд хамааралтай болчихно гэж байхгүй байгаа юм. Тэгэхээр бол мэдээч хэрэг энийг бол одоо таны сонголт болчихж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт энийг эрүүл аюулгүй байдлаар авч болно гэсэн энэ боломжийг авчиж байгаа. Тэгэхээр дааврын хомсдлоод болоод бид нар айгүйх олон эрүүл мэндийн одоо юу яадаг үзүүлэлтүүд гардаг. За эрэгтэй хүнд хамгийн түрүүнд эрэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр зүрхний шигтэстэй өвчтэй болдог. Тэр бол өсө тестостерон бамбаны даавралтай амар холбоотой байдаг. Тархалт болчихж байгаа. Дээр нь булчингийн мас буюу одоо булчингийн одоо энэ одоо булчингийн мас чинь ширхэг чинь одоо маш буурчиж байгаа. За тэгээд одоо бид нар ч одоо сэтгэлийн амьтан штэ хүн гэдэг хүн төрөлхтөн амьтан хичээн даавар дэмжиж байгаа ч гэсэн бид нар сэтгэл санааны нэм докторгүй байдал гэж чинь энэ тестостерон чинь бас айгүй том үүрэг үүсдэг байхгүй юу? Таны одоо эр зориг одоо амьдралаа одоо би одоо ялан чадна гэсэн одоо хамгийн том одоо сайн сайхан даавар чинь тестостерон байдаг те. Тэр багч болохоор сэтгэл мэдрэлийн бүр өвчтөе хүртэл ингээ явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд жирийн эмчтэр очихороо та ингээд баг байна. Одоо зүгээр дардалны юм уучих, холестеролын юм уучих, эсвэл жимд явчих. Тэр шийдвэрийг чинь бас ингээд ганцнаар шийдчихгүй. Та энийг жоохон нэмэлтээр авчих. Тэгтээ би өөрөө чинь байгаа дааврыг бас дэмжиж тэр чинь урьдчилан сэргийлэх одоо өөрөө чинь дааврыг илүү ялгаруулахтай адилхан тийм цогц эмчилгээ болчихж байгаа. Тэрийг л одоо яг эмчилгээ гэж үздэг байгаа юм. Эмчилгээ ер нь бол мэдээч хэрэг төгс төгөлд эмчилгээ гэж байдаггүй. Тэр нь маань болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр танд өгөөжинд хэр зэрэг илүү байна. Мэдээч хэрэг баг ч гэсэн гаж даавар гарна тийм ээ. Тэр нь гаж даавар нь хэрвээ танд удаан хугацаанд бие чи хордуулахгүй одоо амьдралын чанарыг муутгахгүй байхын тулд эмчилгээ маань болохоор хамгийн өгөөжтэй болчихж байгаа. Ерөөсө тийм л одоо эмчилгээг л бид нар зөвөрл одоо шийдээ. Хүнээс нь ууж биш.
энийг яг шинжлэх ухааны үндэстэй, судалгааныхаа үндэстэй бас хүмүүсийнхаа эрүүл мэндийг сайжруулах тийм зорилготой л эмчилгээ. Сөрөг хэсэг нь юу ах вэ? Одоо гаж саяны таны дурдсан гаж үзэгдэл нь. За хамгийн түрүүнд хэлдэг нүүрэн дээр батг гаргадаг, нүрийг тослог болгодог, ус ургадаг, дээр нь бас толгойн ус хүртэл ингээ ундаг те тестостероны илүүлэлт. Бас дээр нь тестостерон хитрхи их хэрэглэхвэл тестостерон чинь бидний чинь асарч болго хувирчдаг байхгүй. Хөх ургуулна. Дээр нь эр гормон хитрхлээр эстрожен болоод хувирдаг тийм үү. Тэгэхээр яг бид нар чинь заавал яг эмчийн хяналттай үзэгдэж учраа байгаа байхгүй. Тэрнэр чинь бас нэг эмчилгээ болчихж байгаа юм те. DHA гэдэг одоо тэр гормоны чи яг эрэгтэй эмэгтэйг нь зохицуулдаг тэр гормоны чи бид нар бас шалгаа явуулчихж байгаа. Бид нар шинжилгээ авахдаа бид нар гаргаад ирнэ. За таны аль чин давамгаа байна? Танд ямар эмчилгээ хийх нь бид нар хамгийн багаар хийж өгөөл. Гэхдээ баг гэхгүй тэр нь заавал үр ашигтай танд ямарваа нэг нөлөө өгөх ёстой. Тэрнийхээ дараа бид нар дахин шинжилгээ авангуудаа за одоо энэ дээр ингээд тогтолцъё. Эсвэл тестостероныг жоохон нэмээд өгчийгээд тийм шатаралтай явдаг. Ерөнхийдөө бол эрэгтэй хүн бол яг энэ эмчилгээ авахдаа нэлээд хурдан байдаг. Хамгийн түрүүнд л ингээд нойр аягүй сайн болчдөг. Бас нэг хамгийн хортой энэ эмчилгээг болтгүй нэг төрөл нь болохоор төрөв булчирхааны хавдрын цусны шинжилгээгээр гарч ирэхээр тэр эмчилгээ бол бид нар хийх ямарч боломж байхгүй. Тэр маань бол бараг гардггүй. Мэдээч хэрэг энэ дааврын үнэлттэй хүмүүс ч ер нь 50-аас доош насны хүмүүс байгаа болохоор ер нь бол тэр зохицуулалт нь ихэвчлэн хэвэн байдаг. Бас дээр нь хитрхи их тестостерон авчих юм бол цусны улаан бөөн буюу энэ цуснд байгаа хит тэр нөгөө оксижен улаан бөмбөгийг ихсэгдэг болохоор тэрнгөөр бас шинжилгээгээр авдаг болохоор бас зүрхний шинжлэхдээ чинь нөгөө нэг урьдчилан сэргийлэхэд бол шинжилгээгээр ингэж нөгөө яг хэмжээг нь бариад тэгж тийм жоох аюултай гэж ярьж байгаа. Мэдээч хэрэг тэр левел хизээч хүрэхгүй төлөө эмч чинь хянаа явчихж байгаа шүү дээ тийм ээ. Хэрвээ ямарваа нэгэн тохиолдолд би чинь реакц өгөөд илүүдэл байх юм бол эмчлэх чадвартай байж бид нар чинь энэ эмчилгээг чинь олгож байгаа шүү дээ. Эмчлэх чадваргүй ийм за танд ийм байгаа шүү. Хэрвээ таны цусны чинь улаан бөмбөг хитрхи ихсэн бол ямар эмчилгээ хийх үү гэдэг чинь бас нэг буух эцэнтэй тийм ээ. Эмчилгээ чинь үр дүнтэй байхын тулд тэрийг бас яаж урьдчилан сэргийлэх вэ гэсэн бас тийм гайдлайн буюу ийм зам протокол байгаа юм. Тэгэхээр энэнийг ингээд зөвөр авчиж болно шүү гэдгийг л би эмчт нартаа хэлмээр байна. Даавраар мэдээч хэрэг маш болгоомжтой зөв эмчилгээгээр явах юм бол бид нар тэр үр дүнгийн илүү их авах юм байна. Мэдээч хэрэг буруу аргаар явчих юм бол ямар ч эмчилгээ бол үр дүнгүй шүү дээ тийм ээ. Тэрнээсээ гадна бид нар бас энэ үйлчлүүлэгч буюу хандж байгаа хүмүүстэй маш тийм сайн зөвлөгөө өгмөр байгаа юм. За энэ яг танд зохих эмчилгээ юу тийм ээ. Энэ нэг ийм гаж нөлөө гарахаар бид нар яаж шийдэх вэ? Мэдээч хэрэг research буюу судалгаан дээр шүү дээ тий. За 1000 хүн хэлэхэд хідэн проблемтай байна гэдгийг хідэн асуудал гаргаж ийн гаж нөлөө гаргадаг гэдгийг бид нар бас үнэн зөв өвчтөндөө хэлэх гэж байгаа. Тэрэн дээр чинь бас ингээд хүмүүс чинь айж байгаа ш нэг айдсан юм байдалтай. Бидний ажил болохоор танд ерөөсөө зөв дааврын эмчилгээний боловсрол өгөх, дээр нь зөв эмчилгээ гэсэн тийм л эмчилгээг бид нар нэвтрүүлэхийг л хичээж байгаа. Америкт л яг тийм юм байдаг. Нэг осны сонголт болчихж байгаа. Тийм ээ. Гэтэ сонголт гэхээрээ бид нар чинь бас нэг юм биенийхээ байдлаас бол яг эмчилгээ хийх ёстой юм уу? Эсвэл айдсын байдалтай байх уу гэдгийг л бид нар тайлбарлаж өгөх байхгүй юу? Тэгтээ мэдээч хэрэг эмчилгээ болгон амжилттай болно гэж байхгүй. Тэгтээ мэдээч хэрэг 1000 хүнд эмчилгээ хийхэд 90-ээс илүү хувь нь танд хэрвээ маш тийм сайхан өгөөчтэй таны эмчилгээ маань маш сайн амжилттай явж ивэл эмчилгээ маань нэлээ үр дүнтэй гэж явж байгаа. Мэдээж хэрэг 10% нь бас нэг юм биеийн байдлаас суурвжингээс болоод бас тэр нь генетик буюу удамшлын төрлөөс ч юм уу эсвэл бас даавар маань хүлээж авахгүй тийм тохиолдол гарна. Бид нар ингээд хянаад явуулчихвал ёстой юм байгаа байхгүй. Тэгэхээр битгий хийхийн тулд энэ эмчилгээ хийхийн тулд бид нар шинжилгээгээ авна. Дээр нь эмчтэйгээ маш тулж ажиллана. 3 сар болгон эмчилгээгээ ингээд шинжилгээгээ өгөө явчих юм бол энэ эмчилгээ бол хамгийн үр дүнтэй эмчилгээ. Сүүлд яг барууны тэр тусмаа Америкийн мэдээллүүдийг ажиглаж хахад хоорондоо хамаарал бүхий юунууд гарч ирж байгаа юм л да. Мэдээллүүд. Тэрэн дээр юу вэ гэхээр
30 орчим насныхан энэ тестостероныг хэрэгжилж जैन дааврын эмчилгээ хийлгүүлж जैन гэдэг зүйл гарч ирсэн. Дараагийнх нь болохоор энэ залуу үеийнхний секс хийхгүй байгаа тал ажиглагдаж байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ нөхөр үржих хүн ажиллаа хийхгүй байна гэдэг те. 3 хүн тутмын нэг нь бол сексийн харилцаанд орж үзээгүй явж байна. Тэгээ 3 хүн тутмын нэг гэж байгаа байхгүй те. Тэгээ улмаар хүүхэд төрөлт багассан байгаа гих зэрэг зүйлс байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь угаасаа нөгөө дааврын хэмжээ эрүүл зохистой харилцаанд эрэгтэй эмэгтэй талд хоёуланд нь байх үед хүн угаасаа л энэ харилцаанд орох хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэд энэ нь угаасаа багассан байгаа. Энэ хоёр мэдээлэл нь өөрөө ингээд тусдаа явж байгаа мэдээлэлтэй. За энэ бол баруунд байгаа зүйл. Манад эсрэгээрээ эрэгтэй талдаа за энэ сэдв бол судалгаагаар батлагдаагүй учраас зүгээр ажиглалтаар харахад эрэгтэй талдаа илэрхий яг энэ дааврын өөрчлөлт, дааврын дутагшилд байгаа хүмүүс хэрэг байгааг мэдэхгүй таны хэлсэн зөв энэ нууц зүйл хүн өөрийгөө сул дорой гэдгийг илэрхийлэх хүсдэггүй учраас тэр тусмаа эрэгтэй хүн энийг ил гаргахгүй байгаа тийм. Нөгөө талд нь эмэгтэй хүмүүсийн эрэгтэйшсэн байгаа байдал илүү ажиглагдаад байгаа байхгүй. Тэр нь юугаа хэлж юм гэхээр эмэгтэй хүмүүс маань өөрсдөө жингийн илүүдэлтэй болчихсон. Дээрээс нь зан авирын тухайд эрэгтэйшсэн байгаа даа. Тал ажиглагдаад байгаа байхгүй. Энэ нь юу гэж юм гэхээр эсрэгээрээ эрэгтэй хүн нь өөрөө эр байдлаа алдах дор эмэгтэй хүн тэр эрийн байрыг эзэлж байгаа талал ажиглагдаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо миний дараагийн орё гэж байгаа сэдв нь болохоор за магадгүй та яг Монголд амьдрахгүй байгаа учраас ажиглагдах та бол энэ тухай мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ яаж юм гэхээр эмэгтэй хүмүүс дээр эсрэгээрээ яг түрүүн та хэлсэн шүү дээ те. TRT хийчихлээр хитрэх юм бол эмэгтэй шнэ гэд те. Тэрэн шиг эмэгтэй талдаа энэ ир байдал ажиглагдах тэр дааврын өөрчлөлтөөс улбаатайгаар ямар зүйлс болдгийг энэ цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн дараах үе гэдэг нэг юм 3 хэсэг рүү эмэгтэй хүн их зовж орж тэр дундуур зовлон дундуур хөл нүцгэн алхдаг юм шиг байгаа. За тэгэхээр энэ яг эмэгтэй хүндээ физиологийн үед ямар үйл явдал болоод энэ дээр нь ямар гаргалгаа та бүхэн олж тогтоосон байна. За хамгийн сэтгэл зовж байгаа асуудал бол ерөөсөө жингийн илүүдэл байна. Ерөөсөө бага насны жингийн илүүдлээс бол хамгийн их өвчин гарч байна. Тэгэхээр нөгөө дааврын маань зохион байгуулалт маань маш их хэцүү болчихж байгаа. За яагаад жингийн илүүдэлтэй болохоор ингээд эргэжтэйшээд байгаа юм. Дээр нь яагаад бас ингээд үргүүтэл айгүй хүсээд байгаа гэдэг чинь бас ингээд энэтэй холбоотой байгаа байхгүй. Ерөөсөө хамгийн хэцүү юм нь болохоор инсулин резистент буюу инсулингийн дүлээрэлт гэдэг явж байгаа жингийн хэсгээр. Энэ нь инсулингийн дүлээрэлт нэг өдрийн дотор явагддаг байхгүй юу? Ерөөсөө 5 кг-аас л ирнэ өсвөр насндаа л ингээд эхлээл явж хамаад бүр дээр нь ээж маань жирэмсэн байхдаа хүүхэд маань жирэмслэлтийн сахарын 2 дугаар төрөлтөө байхад л хүүхэд маань тэр нөгөө сахартаа болох жингийн илүүдэл тэр үзүүлэлт нь илүү гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чинь бас нэг ясандаа нийгмийн өвчин болчихж байгаа байхгүй юу? Бид нар чинь суурин амьдралтай болсон. Бүгдээрээ л компьютерийн ард бүгдээрээ машин барьдаг тийм ээ. Тэгээ идэж ууж байгаа юм дандаа л ер нь хилчдэг ихтэй чихэр бэлэн юм идэж чинь тийм ээ. Тэгээд ерөөсөө эмэгтэй хүмүүс маань эхлээл жингийн илүүдлээс болоод ерөөсөө биенийхээ юм маань ингээд юм зам бараг болчихсон. Дээр нь юу яж байгаа савн дотор буюу өндөгчин дотор ийм ургац ургаж эхэлж байгаа. Тэр нь болохоор polycystic гэж ярьдаг. Ургацаа хиста ургаж эхэлж байгаа. Тэгэхээр тэр гормон инсулин резистент болчхороо тэр эстрожен гэдэг гормоныг чинь сайн ялгаруулж өгөхгүй тестостерон ингээд жоохон гэлээ болчихж байгаа хгүй. Тэгээд анзаараад та нар ингээд анзаараа хүн болгон миний үед би ч 80 оны хүн те нүүрэн дээр эмэгтэй хүн дээр энэ жингийн идэл нүүрэн дээр гарах юм чинь бол нэлээд бага байсан. Ингээд та нар ингээд анзаарах юм бол бүх өсвөр насны охтууд нүүрэн дээр юм гарч ин бүгдээр илүүжж жинтэй. Тэгэхээр эрэгтэй даавар маань ер нь ингээд давмгаалаад байгаа. Тэгээ ус ургаж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн чинь бас нэг юм өөрийн identity буюу өөрийн мөн чанар эмэгтэй хүн чинь гоо сайхан
одоо уян зөөлөн хүүхд гаргадаг гэсэн одоо тийм одоо нэрээр гарч байгаа шүү дээ. Одоо эмэгтэй хүн ч ерөөсөө ээж болно гэдэг одоо эмэгтэйлэг байх хэрэгтэй тийм ээ. Тэр маань ингээд одоо тэр чинь бас нийгмийн стресс болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо жингийн илүүдэл маань одоо сэтгэл зүйн байдлаас ч илүү те одоо эсвэл одоо нэг архинд ордог ч юм уу эсвэл хоолоороо шийдчихдэг энэ маань одоо нийгмийн өвчлөлт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэйлэг болох учир нь тийм учиртай. Дээр нь бас өргөдөл маш их болж. Тий. 17% өссөн шүү дээ. Тий. Тэр маань болохоор яг энэ эрэгтэй даавар чинь ингээд тархалтаас үүсгээрээ энэ даавар чинь ингээд одоо эсрэгээр болчихж байгаа байхгүй. Эмэгтэй даавар маань байгуулад эрэгтэй даавар нь ингээд амгалчихж байгаа. Тэгээд бас нэг одоо би бол зүгээр хувийнхаа бодол шүү. Энийг бол яхаа хүмүүс хүлээж авал бас авч яах. Эмэгтэй хүн болж төрнөөл гэдэг чинь одоо ерөөсөө нийгэмд хүлээсэн хамгийн том хариуцлага юм байна. За яагаад гэвэл өсвөр наснда бид нар ямар их дааврын өөрчлөлт гардаг вүлээ. Ерөөсөө эрт. Тэр нь болохоор инсулингийн дүжрэлтээс аяйгүйх хамгаалж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг нөгөө тестостерон жоохоо ихтэй, эстрожен, прогестерон багасгаар сэтгэл готрол одоо сэтгэл санааны хувьд л ингээд бие физиологийн хувьд одоо аяйгүй том өөрчлөлт гарчиж байгаа байхгүй. Тэгээд бас тархалт гэдэг чинь бас аяйгүй том холбоотой. Одоо энэ тархалт. Тэгээ эмэгтэй хүний нэг онцлог болохоор ер нь өөхийс илүү байдаг. Ягаад гэвэл бид нар ч нөгөө хүүхэд гаргадаг. Дээр нь бидний өндгийн эс буюу одоо энэ эстрожен гэдэг одоо гормоны ганц удаа цөмн ерөөсө тоотой ирдэг. Тэгэхээр биений ийм ирэх болгонд л одоо тэрийг алдагдаж явдаг. За тэгээд одоо нийгмийн одоо шахалтаас болоод бид нар чинь нэг ажил мэргэжилтэй болно. Одоо ингээл одоо тарганч бай туранхаачаа ингээл бид нар нэг зорилгоо ингээл нэг хийх гээл одоо бас л нэг эрэгтэй хүмүүстэй үргэлжлэн гэдэг чинь бас нэг том одоо шалгуур болоод байгаа шүү дээ. Одоо нийгэмд чинь эхнэр нь ч ажилдаг одоо нөхөр нь ч ажилдаг ийм одоо дарамттай болохоор одоо тэр нь ч бас ингээд дааврын өөрчлөлт их гараад байгаа. За ингээ гарч исэн чи яг нэг ийм жирийн жинтэй одоо Азтай ч юм уу эрүүл мэндийнхаа байдлаар сайхан болчих юм бол нэг гэр бүлтэй болж байгаа. Гэр бүлээсээ гадна ингээд нэг хүүхд төрүүлэх одоо нас маань одоо бас л 35-аас доош настай байвал одоо эрүүл хүүхд гарах болцол нь өндөр гэлтэй генетикийн ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэдээ гарч ирж байгаа. За тэгээд ерөөсөө ингээл бид нар ч ерөөсөө анх төрөхөөс эхлээл өдөр энэ айгуу тийм дааврын том өөрчлөлт болчихж байгаа байхгүй ерөөсөө ингээл дээшээ доошоо ингээл байнгын ерөөсөө бидний бие явж идэг те сар болгон л өөрчлөлттэй байдаг та. Тэгээ өөрөө их нэртэй ч юм уу найз зөвхөнтэйсэн бол одоо биенийх нь юм нэрхэд нь баг мэддэг болчихсон. За энэ нөгөө ааш нь хуурчиж хэцүү болчих ядарчиж гэл. Тэгээ хүүхд гарахаар бүр ингээд хүн ч бас ингээд ингээ ядардаг. Дээр нь жин нэмэгдэн, дээр нь хөхүүл одоо байна уу те дааврын өөрчлөлт маш их гарч ирдэг. За тэгээд 35-аас дээш насгаар одоо бидний одоо даавар маань одоо хитрхи их огцом унж эхэлдэг. За унж эхлэхээр мэдээч хэрэг биений юм одоо ингээд цогцолгүй болдог, ядардаг, нойргүй болдог, сексийн дур гэж юусаа байхгүй бол мэдээч 35-аас дээш ихэнх эмэгтэй хүмүүс маань болохоор тэр natural буюу одоо sex drive гэж ярьж байгаа. Одоо сексийн одоо тийм дуртай байх одоо өөрсний одоо хэв маягаар шатад одоо бид нар чинь нэг суул үгээр ярих юм бол нэг айлгүй одоо юу гэдгийг тий нэг одоо өөрийгөө одоо нэг юм эмгтэй гэдгийг мэдрүүлэхийн тулд тий тэр маань ерөөсөө ингээд багаар одоо эстрожен гэдэг даавартай айгүй холбоотой болохоор уналтанд ордог болохоор дөнгөж хүүхэд маань нэг гайгүй болоод нэг жоох өсчихсэн чинь нэг ажил мэргэжлээ жоохон карьерт явжсэн чинь гинтхэн уналтанд ордог байхгүй. Тэр уналтанд орохдоо мэдээж 10 жил процесс болдог. Тэр уналтанд бол эртч болж байна. Оройч болж байна. Ялангуяа энэ 3 дахь улс буюу одоо ядуу буруу улсад бол хитрхи ихт эхэлж байна. Энэ одоо яг нийгмийн стресс юм уу те одоо энэ дааврын өөрчлөлт гарч байгаа. За энэ дээр урд нь бид нар ямар одоо үзэл бодолтойс Америкч бай, Англич бай тийм ээ. За энэ жамаараа болж байгаа. Угаасаа хөгшрөлт явагдаж байгаа. Угаасаа одоо цэвэршлэг гэх юм чи одоо ерөөсө бүгдэнд л одоо эмэгтэй хүн болж төрсэн хүмүүнд л хүртэл ингээд байдаг. Тэгсэн чи яасан бэ гэхээр нөгөө насжилт маань жоох удаан болчихж байгаа. За цэвэрслэлтийн дараа бид нар энэ эмчилгээг хийхгүй байгаа тохиолдолд ясны сэргэжил зүрхний одоо хамгийн нэгдүгээрт эмэгтэй хүмүүний одоо статистикийн дугаараар бол хамгийн ихний байрлалтай одоо нас баралтын хэмжээ бол зүрхний шигдээс гэсэн хүчнэр өнгөрч байгаа. Эсвэл ясны сэргэжилт маань ерөөсөө ясаа углаад одоо амьдралын чанаргүй болж байгаа. 2 бас 3 дугаар болохоор хавдар болчихж байгаа тийм ээ. Тэгээд энийг ерөөсөө энэ дааврыг ерөөсөө 1998 онд одоо хамгийн дэлхийд хамгийн том одоо төсөвтэй судалгаа хийлээ. За тэрнээс ч өмнө чинь бас нэг юм тодорхой хэмжээний эмчтрийг хийж байгаа шүү дээ. Дааврын нөхөн сэргийн хэмжээ хийлээ. Тэгээ хийсэн чинь
яг 2002 он хүртэл үргэлжиллээ энэ эмчилгээ маань. Одоо би англиар нь хэлчихье. The World Women's Initiative Study гэж ярьж байгаа. Одоо дэлхийд байхгүй одоо хэдэн $1 billion одоо судалгаа хийчихгүй. Одоо эмэгтэйчүүдийн одоо энэ насалжилт, одоо энэ дааврын одоо нөхөн сэргийн эмчилгээ яг жинхэнэ суурьтай одоо эмчилгээ авъя гэдэг. Тэгээд эмчилгээ маань хийж дундаа явж байгаа тохиолдолд одоо ингээд бас дээр нь одоо өвчтөн буюу одоо хэрэглэгчээ бидээс буруу сонгосон байна. Дээр нь буруу судалгаа явсан байна. Буруу статистикийн дугаар одоо явагдсан болохоос энэ эмчилгээ маань ерөөсөө татан болгоцсон. Яг гэвэл нэг юм том одоо нэг юм буруу PR гэвэл одоо том мэдээлэл маань одоо мэдээллийн одоо алдаа гарч ирсэн баггүй юу? Энэ эмчилгээ маань ерөөсөө дааврын нөхөн сэргийж эмчилгээ маань хавдар үүсгээд байна гэсэн тийм буруу мэдээлэл авсан. Бас дээр нь өвчтөнгөө буруу сонгосон. Менопауз болсны дараа 5-10 жил болсон жингийн илүүдэлтэй тамхи татдаг тийм ээ. Одоо буруу хэрэглээтэй арга дарс хэрэглэдэг хүмүүстэй одоо мэдээч хэрэг одоо ингээл бүхний хавдар одоо савны хавдар гэл ингээд янз. Тэгээ бас дээр нь буруу дааврын одоо эмчилгээ хийлгэсэн. Тэр нь болохоор синтетик буюу химийн дараагаар гаргасан. Эсвэл зөвхөн эстрожен гэдгээр явсан чинь нөгөө савны агшилт болоод савны хавдартай болсон. Эстроженгаа илүү хэрэглэхдгээр нөгөө буруу хэрэглээтэй нөгөө хавдрын эстэй хүмүүстэй улам стрессэн гэдэг юм буруу мэдээлэл яваад энийг зогсоосон байхгүй. Тэрнээс хойш ерөөсөө эмчнэр маань ямар ч эмчилгээ одоо дааврын эмэгтэйчүүдийн цэвэршилтийн эмчилгээ хийлгэхээс айгүй айдаг болсон. Тэр ерөөсөө юм буруу ерөөсөө хавдар болно. Энэ ерөөсөө даавартай ерөөсөө энэ жамаар нь явуулчих гэдгийгсэн. За. Тэгэхдээ энэ 2002 онд болсон үйл явдал нь тий ерөөсөө 98 онд эхлээд 2002 дээр аль бие осоор татан болгоцсон. Гэхдээ тэр маань болохоор их нийт одоо юу гэдгийг нийлэн сэтгэл одоо тэр одоо эрдэмтэн маань одоо бөөн одоо шаудын гэж ярьдаг одоо бөөн мархалдаан мэтгэлцэн болж зогслоо. За энэ мэдээллийг яг зөв мэдээллээр хангаад байна уу эсвэл бид нар ийм айцсан дунд ингэж яваад энэ мэдээллийг цацаад байна уу гэж ярьсан. Энийг угаасаа тэр нөгөө айцсын үндэстэй энэ эхлээд одоо мэдээж судалгаа явуулах чинь нэг онол байгаа штэ тий. За энэ яг энэ маань одоо яг статистикийн significance гэдэг нь одоо монголоор юу гэж хэлээ одоо яг үндэслэлтэй байна уу одоо яа нэг судалгаа маань ер нь амжилттай болох нь уу гэдгийг тодорхойлчихдээ. Тэр маань байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг судалгаа явуулсан тохиолдолд нас одоо өвчний одоо төөх мөх гэл одоо эмэгтэйчүүдийн бие эрүүл мэндийн байдал дээр нь хэрэглээ гэл ингээд бас дээр нь жоохон буруу одоо өвчтөнгөө сонгоцсон чинь ингээд янз янзын ийм гашинтай гарсан чинь зогсоос аргагүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд зогсооход бид нар одоо ингээд ийм айцсын одоо ийм байдлыг одоо бид нар гаргамааргүй байна гэд мэдээч хэрэг энэ мэдээллийг аль бие осоор ингээд нөгөө гаргаагүй байхад нь мэдээллийн агентлаг маань төрүүлж очиж аваад хүмүүст буруу одоо мэдээлэл түгээгээд за даавар эмчилгээ ерөөсөө хийлгэж болохгүй мэн гэсэнгээд Америк маань одоо амар олон жил одоо ингээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хохирчиж байгаа. За яасан бэ гэхээр за яг хоо ингээд за тэгээд одоо юмны биений юм одоо нөгөө нэг сонин одоо нөгөө галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ирдэг боллоо ирээд ч байгаа мó үгүй ч юм уу аашсан маань нэвтрлээ ажиллах хүч маань одоо чадвар маань багаслаа мартамтгай боллоо төвчээргүй боллоо сексийн ямар ч тийм дур хүсэлгүй боллоо тэгэл ерөөсө бүх эмэгтэй хүмүүсийн одоо байдаг тэр гоё натурал одоо тийм зан чанарч ерөөсө байхгүй болчихж байгаа байхгүй тэгээд дээр нь бас эдийн засгийн хувьд амар уналтанд болчихж байгаа. Ерөөсөө ажил хийх одоо ерөөсөө 30% одоо 30-аас дээш өмнө ерөөсөө ажлаа өргөжлүүлж чадхаа болчихж байгаа нөгөө одоо энэ стрессээс болоод тэгээд сэтгэл зүйчдэр ингээд эмчтэр очихоор та сэтгэл зүйн юм уу эсвэл холестеролын юм уу эсвэл та ясны сэргийлтийн одоо зүгээр нэг барьдаг юм уу эсвэл даралтны юм уу гэл ингээд явуулчихдаг. Тэгсэн чи юу вэ гэхээр даавраас болол цэвэршилтийн дараа л эмэгтэй хүний эрүүл мэнд бол маш том уналтанд болчихж байгаа байхгүй гэр бүл хүртэл ингээд салцж байгаа юм тийм ээ одоо ингээд хажуудаа ингээд бид нар чинь одоо ингээд ийм сайхан өгөөмөр одоо ерөөсөө эстрожен ерөөсөө одоо өгөөмөр гормон гэж ойлгож одоо даавар гэж ойлгож тий тэр чинь байхгүй болохоор бүх амьдралын чанар ингээд мутчихж байгаа тархалт болчихж байгаа тий тэгээд энийг ерөөсөө дахиж анхаарыг гээд ингээд тэмцлээ хитэн одоо хэсэг бүлэг одоо эмэгтэйчүүдийн маш цөөхөн эмч мөртлөөс судлаач дээр нь бас одоо эмэгтэй эмч мөртлөөсөө эрэгтэйчүүдийн эмч байгаа шүү дээ. Одоо эмэгтэй эмч маань одоо urologist гэж ярьж байгаа.
тэд нар маань ингээд өвчтөн ингээд сонсоод бидний эрүүл мэнд яагаад ингээд муудаад байна. Дээр нь ингээд яагаад цэвэршлийн дараа айгүйх одоо шийсний цугийн өрөвсөл гараад байна ингээд одоо энэ гаж нөлөөний чинь ингээд гараад байгаа болохоор энэ юунаас болоод байна гэдгийг одоо ингээд анзаарч байгаа. Ерөөсөө дааврын уналт. Тэгээ энэ дааврын уналтыг хийзээ хийвэл хамгийн тохиромжтой байдгийг. Ер нь бол энэ менопауз гэдгийг чинь ер нь заавал зовж өнгөрөх одоо ингээд зовх албагүй энийг зөв эмчилчих юм бол бид нар амьдралын чанар маань улам урт болно. Дээр нь эрүүл мэнд маань тэрнийхээ дагуу одоо улам эрүүл одоо удаан байх тийм одоо эмчилгээ явагдчих. Таны ярьж байгаа судалгааных нь цаг хугацааны тохироонол бүрдээг юм ба шүү дээ, тий. Цаг хугацааны тохироо гэдэг нь юугаа хэлж байгаа гэхээр дааврын эмчилгээг эрт хийсэн бол өөр үр дагавар гарах байсныг хожуу хийгээд дээрээс нь субъектээ буруу сонгосон гэж шүү дээ, тий. Хоёрдугаарт буруу синтетик гормон буюу буруу одоо хиймэл аргаар гарсан даавар. Айгу олон буруу юм маш болон нэг дор болсон ба шүү дээ. За тэгээд тэр судалгааны үр дүн гараагүй байхад нь төрүүлээд хэвлэл мэдээллийн байгууллага цацаад энэ судалгааг зогсоосон юм байна, тийм үү? Яг үнэ. За тэгснийхээ араас дахин судалгаа эхэлсэн цаг мөчн хизээ юм. Яг одоо бүр одоо мэдээж чинь жижиг судалгаанууд байгаа. Яг энэ одоо энэ том судалгаанд биш. За юун дээр байсан гэхээр дааврын эмчилгээгийнхаа үргэлжлүүлэн байж болно. Гэхдээ Америкт одоо black box гэдэг юм нэлээд болгоомжтой хэрэглэсэн юмнуудын чагсаалтанд оруулсан. Тэгэхээр чи нөгөө бид нар чинь одоо нөгөө айгүй олон жил сураад одоо энэ эмчилгээг чинь бас нөгөө өөртөө хичээл дээр нь заагаагүй энийг юусо бол гэд ингээд даавраар олдож болохгүй гэхээр ямар ч эмч одоо тийм одоо юу гэдэг зоригтойгоор эмчилж байх нь айгүй баг болж байгаа баг болоод байгаа байхгүй одоо хүний нөөц маань ордлоо эмчилгээнийхаа чанар маань одоо тэр яг эмчилгээндээ зориулагддаг болохоор ер нь ихэнх эмчнэр энийг хийдгүй байсан. Тэгээд нөгөө гол нь одоо нөгөө Америкт ингэж ярьдаг шүү дээ нөгөө том сумыг одоо шархны лентээр дарахгүй. Ер нь бол нэг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд чинь ер нь хохироод нэг юм том сумын одоо ийм сорвигч одоо шархны лентээр дараад яваад байгаа байхгүй. Холсролын юм бичиж байгаа. Сэтгэл готролтын юм бичиж байгаа. За ингээд жам юм чи ингээд ядаргааны юм бичиж байгаа гэсэн чинь яг үндсэн ингээд яг ингээд судалгаа хийгээ явсан чинь дааврын уналтнаас олж энэ эрүүл мэнд амар хохирч ин гэдгийг ингээд мэдэрч эхлээд. Санаа нь бол нөгөө шинж тэмдгийн эмчилгээ хийгээдсэн ба шүү дээ. Гол язуурын эмчилгүүгээр. Яг үнэ. Гол язуурын эмчилгүй. Тэгэхээр яг энийг нотолсон те. Энэ бол зөв юм а гэдгийг нотолж гаргаж ирээд нийтэд одоо энийг хэрэглээнд нэвтрүүлсэн кейс нь хизэнээс эхэлсэн. За түрүү жилийн 7 сарын 22-нд албан ёсоор конгрессор баталж байгаа. Хэдийн эмчнэр одоо ингээд үнэхээр бид нар ингээд буруу судалгаагаас буруу мэдээлэлээс болоод олон жил эмгтээчдийн би хохирчээ энэ black box гэдэг одоо энэ болтгүй одоо энэ имийг чагсаалтаас авч хаяа гэсэн одоо тэгэж баталлаа. Тэгэхээр яах вэ гэхээр эмчнэр маань одоо ингээд нэг юм одоо хэрвээ чи мандуулаа юм байгаа байхгүй юу? Чи эмэгтэйчүүдийн эмч байгаад одоо ээж чинь ямар юм зовлонтой ч юм уу, эгч чинь юм зовлонтой, эхнэр чинь юм зовлонтой гэвэл хідэн цөөн хэмжээний эмчнэр эмчилж байгаа, мэдж байгаа. Тэгвэл чи нөгөө паблик буюу одоо яг ингээд өвчтөнтэй хэлэхээр нөгөө зориг хүрхгүй байгаа байхгүй. Чи нөгөө FDA-гээс одоо нөгөө эм зүүн ямнаас бас яг ингээд нөгөө хүлээн зөвшөөрөг болохоор чи болгоомжтой байхгүй бол болохгүй гэсэн юм айцыг байгуулчихаар хичнээн чи зэрэгс өвлгөө эмчилгээг зөв гэж бодсон ч гэсэн одоо гэрийнхэнтэй эмчлүүлсэн ч гэсэн бусдад ямар нэгэн одоо суур өвчнөөс болоод мэдлэггүй ч юм уу эсвэл одоо энэ одоо айцтаас одоо энэ одоо яг л засгийн газрын лагнал гэсэн үг шүү дээ. Тэрнээсээ болоод энэ зөв эмчилгээг ерөөсөө эмчтэр хийхгүйсэн байхгүй. Тэгээ тэрийг нь л ерөөсөө л дэмжиж тэрийг зөв эмчилгээ хизэнээс эхлэхүүл зүгээрээ. Тэгээд эмэгтэйчүүдийн одоо энэ урт удаан наслах эрүүл байх гэдэг чинь нийгмийн одоо энэ эдийн засагт ямар их өндөр нөлөөтэй байдгийг гэдгийг л одоо дэмжих одоо ийм үйл ажиллагаа ерөөсөө уриалан дуудаж одоо хийж байгаа. Тэгэхээр энийг бол ерөөсөө эрт эхлүүлэл ер нь хамгийн одоо амжилттай бага хэмжээгээр авдаг зөв эмчилгээ яаж хийх вэ гэдгийг л одоо дэмжиж байгаа. Тийм үйл ажиллагаа явагдаж байгаа. Олон судалгаа гарна. Угаасаа эхнээсээ судалгааны явагдаад ерөөсөө ясны сэргийлтийг одоо 60% болгож чинь тийм ээ. Зүрхний одоо шигдээсийг хэдэн хувь болгож чинь тий одоо 30-40% болгож чинь тийм ээ. Дээр нь одоо хүний арьсны одоо энэ коллаген гэдэг одоо энэ хөгшрөлтийн эсрэгээд одоо эстерчин байхгүй болохоор айгүйх хүнд хөгшрөлттэй болдог эмэгтэй хүн ялангуяа. Тэрий чинь бас ингээд хамгаалчихж байна. Мэдээч хэрэг одоо энэ мартамтгай, зүнжилт одоо энийг чинь бас ингээд
одоо тархины одоо энэ одоо fog гэд brain fog гэж ярьж байгаа. Тэр маань болохоор тийм мартамтгаа одоо ингээд нэг юм ажилдаа одоо ингээд ажиллах тийм чадвартай одоо энэ тархины үйл ажиллагааг дэмжчихэр чинь энэ даавраас л бид нар чинь хамаг одоо биенийхээ одоо яг энэ жинхэнэ зөв физиологч авч байгаа байхгүй. Тэрийг л бид нар яг зөв одоо нэвтрүүлэх гэсэн тийм зорилготой л байгаа байхгүй. Би одоо санаж ин л да манай эмээ бурхан болохоос өмнө ясны сэргийлэлтэд нилээ эрт болж исэн. Тэгээд одоо эргээ зүгээр санахад яг эмхтэй хүн энэ дааврын өөрчлөлтөөс болоод хамгийн түрүүлж хүн болгоо харилцаа адилгүй л байгаа л да тий. Юу нь илүү сул дорой байна тэр нь түрүүлж одоо эмгийг болт юм уу тухайн зүйлдээ өртөж байгаа шүү дээ тий. Тэгэл ясны сэргийлэл энэ төргээл зүгээр л байгаа юм л та уг нь тухайн хүний яаж байдалтай. Гэхдээ тэгэл тиймэрхүү зүйлсээр эхлээл тэгэл амьдралын төгсгөл хүртэл явж байгаа байхгүй тий. Тэгээд тэрний эсрэг эмчилгээ хийлгүүлэл. Гэхдээ энэ дунд бол хийлгэжсэн бүх эмчилгээний дунд даавар эмчилгээ бол байгаагүй. Яа үнэ. Таны хэлж байгаа санаа бол яг энэ манад байгаа эмчнэр мэдээж дагаж мөрдөж байгаа эмнэлзүүн арга барилуд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөгдсөн гэдэг юм уу? Тухайн эмнэлгийн өөрийнх нь дагаж мөрддөг эмчилгээний арга зүй гэж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө 2002 онд болсон энэ үйл явдал бол маш олон эмчнэрт энэ дааврын эмчилгээг төрүүлж санал болгохгүй байхыг одоо анхдагч мэдээлэл болго үлдээч гисэн байх гэдэг шүү дээ. Америкийн нэгдсэн улс 2025 оны 7 дугаар сарын хэдний өдөр гинэ? 22-нд байсан байна. 22-ны өдөр бол энийг эргүүлэлт хаач агсаалтан дээр байсан нэрсийг авч хаяад зөвшөөрсөн гэдэг хэлж байна те. За энийг дагаад гарч байгаа сайн үр нөлөөг та өөрөө яг эмчилгээгээ хийж байхдаа хичнээн хүн дээр олж мэдв. Яг энэ өөрийн экспириенсээс ярьж өгөхгүй юу? За би яг 4 жил хагасан өмнө энэ эмчилгээ хийж гэлсэн. За яаж энэ үндэслэл гарсан би хэлсэн шүү дээ. Урд нь одоо нөгөө хүчтүүдийн асрах газарт ингээд шээсэн цувын айгүй хөрсөл их гардаг байхгүй. Тэр юугаар гардаг вэ гэхээр яг мэдээж хэрэг хөвшин хүмүүс чи их ус сууж чадахгүй хөдөлгөөн багтай ингээд цэвэр одоо энэ яг бохроос болж нөгсч бохроос болдгоо. Дээр нь одоо яг одоо нөгөө нэг энэ яаж одоо өтрийг зөв заагаар цэвэрлэх үү гэхээр бас тэрнээс болохгүй байна. Тэгсэн чинь нэг юм сонирхолтой одоо тэр эмч ингээд судалгаа хийсэн байна. За энэ хідэн насн дээр илүү тохиолдож байна. Ямар биений байдалтай болж ийн гэсэн чинь антибиотикээр дарахаар 30-40% зүгээр болсон мөртлөөсөө дахиж нөгөө одоо тавталтан. Тэгсэн чинь эстроген гэдэг кремийг одоо өтрийн зөвхөн ингээд түрхэлтийн байдлаар олсон чинь одоо эстрожен чинь одоо чиний яг энэ өтрийг чинь pH буюу одоо энэ эрүүл байдлыг чинь хамгаалдаг юм мундаг хормон баггүй. Тэгсэн чинь 60% нэтэрч байгаа байхгүй тавталтгүй. Тэр чинь одоо ингээд одоо яг үнэндээ бол accidental буюу одоо ингээд санаандгүй үеийн одоо энэ эмчилгээ чи явж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө өтрэнээс ахуулаад энэ ч одоо эстрожен энэ даавар чинь ерөөсөө таныг энэ хөгшрөлт өтрээний урагдалт тийм ээ одоо энэ шээсэн цовын энэ өрөвсөл чинь бас ингэж гараад байгаа гэдгийг ингэж гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь ерөөсөө мэддэг хэдхэн эмчнэр байна. Мэдээд авсан хүмүүс нь болохоор бичиж өгдөггүй. Одоо эмч чинь одоо эмчийн хяналтаараа явж байгаа шүү дээ бичиж чинь. Нөгөө бусдыг уриалахгүй гэхдээ өөрөө хэрэглээ явж байгаа. Хэрэглээ явж байгаа. Тийм. Тэгэж гарч байгаа. За хоёрдугаарт болохоор юм байгаа. За яг миний хувийн л одоо бас нэг түүх юм байгаа. Би багыгаа нэлээ орой гаргасан. Одоо 40 гарч иж гаргасан. Тэгээ ерөөсөө энэ булч өвдөх, одоо энэ ядрах, одоо бүр тэр болоо туйлдаа хүрсэн. Одоо би одоо жингээ хаслаа тийм ээ одоо ингээд тодорхой хэмжээний одоо энэ тараа хэрэглээ жингээ хаслаа. Одоо гайг болчих болов гэж ихт нэлээд гойртлаа. Тэгээ болоогүй одоо мэдээж хэрэг эмч хүн эмч одоо нөгөө гадуур бол ингээд зүг зүгээр харагдаад байдаг. Дотор бол айгүй хэцүүдэг гэсэн. Дээр нь одоо ингээд мартан таавалж байгаа, дээр нь их ядарч байгаа, нойр хөрхөө болсон. За би хамгийн их нойртой хүн байсан. Ерөөсөл өдөр шөнөгөл унтчихвэл одоо амралтаа авдаг. Тэгээд даавар үзүүлээд гэсэн чинь надад тестостероны уналт гэдэг бол ерөөсөн аимшиг юм байсан. Одоо бүр жирийн үзүүлэлтээс хамгийн бага байсан. Тэгээд тестостерон уналтахаар дээр нь прогестерон гэдэг одоо гормон байгаа шүү дээ. Хүний яг одоо савыг хамгаалдаг одоо яг эрүүл мэндийн ч одоо сэтгэл зүгийн чи яг байрдаг тийм гормон. Тэгэл яг би энэ дааврын уналтаа яг тэрнээс мэдэрч байгаа. Энэ хоёроос. Тэгээ тэр эмчилгээгээ авлаа. Мэдээч хэрэг яг энэ кофеин ууж байгаа юм шиг тийм хурдан одоо үйлчлэн гэж аахгүй баг багаар ингээ авч байгаа болохоор тэгээ ингээ яг 6 сарын дараа өөрөө энэ эмчилгээгээ аваад ингээ явж исэн чинь унтдаг болчихж байгаа. Хоёрдугаар
одоо нөгөө марталт маань нэлээд багасч байгаа. Гуравдугаарт энэ булчин өвддөг одоо нэг ингээд үе мөрч ингээд бүр яс өвдөж байгаа юм шиг байдаг гэсэн баггүй. Биений зүгээр байгаа ш та тэгтээ. Тэр маань ингээд зүгөрлөж байгаа. Тэгээ арьс маань хуурашилтгүй болчихж байгаа. За тэгээ дээр нь одоо нөгөө одоо нөхрийгээ хайрлах одоо идэх маань одоо бас арай дээр болчихж байгаа тий. Тэгээ ийм үзүүлэлт гарч байгаа байхгүй. Тэгээ би хамгийн түрүүнд л айгу ээжигээ өрөвдсөн. Ерөөсө цэвэршил гэдэг маань болохоор хамгийн багадаа 2 жил болдог. Хамгийн ихтэй 10 жил болдог. Ихэвчлэн одоо хуучны сургуулаар бол байгалийнхаа жамаар явдаг. Энд чи 2 жил болол зүгөрлөж шүү дээ. Гэхдээ энэ хүндрэл нь болохоор 80% дээр байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө хүмүүс яг энэ дааврын уналтаас болоод нэг үдгээ мэдхгүй зүгээр л ингээд ядраад байна. Зүгээр л одоо би ингээд л одоо ажиллах чадваргүй болоод байна. Одоо амьдралын стрессэл болоод байна. Хүндрэл нь 80% гэдгээ та юу хэлж байгаа? Юуны 80%? Судалгаан дээр ерөөсөө одоо энэ цэвэршилтийн хүндрэл гэхээр одоо нэг халуун оригдог, мартам хаалдаг. Одоо энэ биений юм одоо ингээд зохистой ирдэггүй. Тэр нийт хүнийхээ 80% тохиолдож байна гэж байна. Хүний. Тийм нийт хүнийхээ 80% хүндрэлтэйгээр байгаа юм. 20% нь болохоор нөгөө аацтай яг цэвэршил болсноо мэдгүй. Дээр нь одоо нэг хаяал нэг ядардаг ч юм уу, хаяал нэг халуун урагдаг ч юм уу, хаяал нэг биенийхээ нэг зохисгүй болдог гэдг нь явуулаад байгаа. Тэгэхээр нөгөө одоо эмчилгээ байхгүй юм чи эмчтэр очихоор хариуна. Зүгээр ингээд шинжилгээгээр цуслаар шинжилгээ өгөхөр таны байх ёстой дааварч яг хэмжээндээ байдаг гэдэг байхгүй. Тэгэхээр эмчилгээ байхгүй болчихж байгаа. Харин тийм угаасаа яг одоо би болвол дааврын өөрчлөлтөнд орсон байгаа эмэгтэй хүн гаднаас ажиглагддаг. Угаасаа л гарын буглах томтой. Тэгэл зүгээр жинgiйлүүд ихтэй ааш зам байдал эдэр нь угаасаа нэг жоохон иршүүд болцсон. Уур нь урдаа, ухаан нардаа тий. Тэгэл нэг тийм угаасаа л нэг ер нь хүмүүсийн юм хэв маяг нь. Тэгэхээр тэр хүмүүс болвол хамгийн эхлээд хинт хандах ёстой гэж та зөвлөх юм. Хамгийн эхлээд ерөөсөө эмэгтэйчүүдийн даавар эмчилгээ хийдэг хүн дээр л очих ёстой гэж бодож байна. Тэгэхээр чин тэнд ингээд дотоод шүүрлийн эмчтэр эндокринологист дээр очих гэдэг шүү дээ, тий. За яг эндокринологист дээр бол яг Америкт бол яг тэрнгүүр явагддаггүй. За. Яг одоо урайлан дуудаж байгаа болохоор өрхийн эмчилгээгээ хийдүүлээд тулж ажиллая. Хамгийн түрүүнд бид нар чи өрхийн эмч дээр хандж байгаа шүү дээ. За уг нь бол тийм. Өрхийн эмч дээр хандах ёстой, тий. Тэгээ өрхийн эмч өөрөө чадахгүй бол дараагийн амбулт нарийн мэрэгжлийн эмчтэр эмнэлэг рүү явуулах ёстой, тий. Процесс бол тийм. Тий. Энэ дээр болохоор Америкуудын урайлж байгаа юм нь одоо let's do the primary healthcare provider гэдэг өрхийн эмчтэр очиж байгаа байхгүй. Тэрийгээ бид нар дэмжиж. Эн чи ерөөсөө нэг хідэн одоо шинжилгээ өгөөл одоо яг ингээд монитор хийчдэг одоо ингээд шалгаа явуулдаг болохоор өрхийн эмч их бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр нөгөө өвчтөн маань эмчээ хурдан олцдог. Хоёрдугаарт эмчилгээ маань илүү хурдан хүмүүстэй хүрээд байгаа байхгүй. За. Тэрэн дээр байна. Ямар шинжилгээ өгөх ёстой вэ? За одоо бид нар одоо листинг гаргая да тийм ээ одоо мэдээж хэрэг одоо эстрочингийн шинжилгээ, тестостеронгийн цусны хэмжээ, бамбаны шинжилгээ, дээр нь прогестероны шинжилгээ, мөн дээр нь цусны ерөнхий, бөөрийн ерөнхий, витамин D гэл одоо тийм шинжилгээнд орчиж байгаа. Бас нэг юм нь болохоор хөхний одоо хавдрын одоо ямар нэгэн одоо маркер байна уу одоо маммограмаар харчиж байгаа. Дээр нь бас ингээд нэг жоохон өвчний одоо түүх ярьчихж байгаа шүү дээ. Хэд удаа одоо үр хөндлөлт явагдсан. Хизээ биений чим ирсэн тийм ээ. Биений чим мөчлөг ямар байна? Бас хаванда хистата юу те? Бай дээр нь биений юм ингээд хизээ дууссан гэдэг чинь ингээд нэг юм амархан болгоод өгчөж байгаа байхгүй юу? За нэг юм одоо наазахын одоо асуултаа, наазахын шинжилгээ өгчөж байгаа. Энд бас манад бас анзаархад бол шинжилгээ бас сайн өгсөн байна. Шинжилгээгээ бол өгөөл ерөөсөө өдөртөө авчиж байна. Тэгэхээр одоо хэрэглэгчд маань буюу өвчтөн маань болохоор энэ бол хурдан хандах одоо энэ боломж маань болохоор өрхийн эмчт бол маш их том одоо найдвар байгаад байгаа байхгүй. За би танаас ойлголоо. Энийг бол манайхан их хурдан асуудал байна уугүй гэдгийг шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Тийм. Та амьдрал дээр яг дааврын эмчилгээнд орж байгаа хүмүүсийн хичнээн хувь нь тарилгаар хичнээн хувь нь түрхлэгээр юм уу патч буюу наалтаар ер нь өөрийн асуудлуудаа ангааж. Хамгийн их одоо 80-аас дээш хувь нь болохоор түрхлэг буюу наалтаар шийдэх ёстой. Багаас дээр нь хоёр дахь хувилбар болохоор суулгац болчихж байгаа. Суулгац. Тийм.
Суулгац болохоор бас яг таарна гэж хүн байна, таарахгүй гэж хүн байна. Хамгийн сүүлийн арга бол тарилга болчихж байгаа. Тарилга маань болохоор яг цус руу айгүй хурдан явцдаг болохоор дааврын энэ хэмжүүрийг бас хэмжихэд айгүй хэцүү болчихдог байхгүй. Тэгэхээр ерөөсө багаар эхлээд биеинд нь тасгаад тосоор авчиж байгаа. Ер нь бол ихэвчлэн дааврын эмчилгээг амаараа авах ёсгүй. Илэрүү оруулчихгүй. Гэхдээ нэг асуудал. Тэр нь одоо прогестероныг бол амаар авахгүй бол үйлчлэгээ айгүй багтаа байгаа байхгүй. Прогестерон гэдэг дааврыг унтахаас өмнө авахаараа нойр сайтай болж гин, саваа хамгаалж гин, бас аашсан ингээд доктортой болгочихж байгаа байхгүй. Бас биений имийг тогтолцоотой болчихж байгаа. Тэгэхээр нөгөө үйлчлэгээ юм чинь ямар нэг эмчилгээ чи үйлчлэгээтэй байж ч одоо үр дүн өгдөгтэй адилхан ингээд тосоор авахаар прогестерон маань айгүй буруу одоо муу ажиллаад байгаа. Хоёрдугаарт одоо ингээд хилнийхээ одоо шүлснийхээ булчраагаар авахаар бас их удаан үйлчлээд байгаа. Тэгэхээр яг амаараа авчгаар прогестерон гэсэн зөвхөн дааврыг амаараа авахад хамгийн шилдэгэр байгаа. Мэдээч хэрэг одоо ингээд одоо юм хөгжиж байгаа тий. Айгүй олон аргаар авдаг болно. Гэхдээ яг уриалан дуудаж байгаа нь болохоор ерөөсөн амаараа бус тосоор паачаар суулгац зөвхөн прогестероныг амаараа авах тийм боломжтой байгаа. Би зүгээр ерөнхий насны хувьд за 50-аас 60 настай хүмүүсийн хувьд та энэ эмчилгээ оройтсон гэж хэлэх үү эсвэл боломжтой гэж хэлэх үү? Боломжтой. Гэхдээ тэр нь бас нэг хідэн хувилбар байна. За юу гэж хэлэх вэ? Биений менструац эмэгтэй хүн 1 жил болоод 12 сар болохоор бүтэн цэвэршилттэй гэсэн одоо оншиг тавьдаг. За яг цэвэршилтийн дараа биеийн менструац зогсны дараа 3 жилийн дотор энэ эмчилгээ хийх юм бол бас урьдчилан сэргийлэх энэ одоо үр өгөөж нь авчиж байгаа. Гэхдээ мэдээч хэрэг нөгөө шууд зогсоогүй байхад нь нөгөө зогсоогүй байхад нь хэрэглүүл илүү одоо би үр өгөөж нь авна гэж хэлсэн шүү дээ тий. Зогссон болохоор зогсны дараа 3 жилийн дотор авахад бас бага хуваар ч гэсэн урьдчилан сэргийлэх одоо өгөөж нь авчиж байгаа. Одоо нөгөө ясны сэргийлэлт, ясны сэргийлэлтэй мартах өвчин, дээр нь энэ холестеролынхаа зохион байгуулалт, энэ зүрхний шигтэснийхаа энэ урьдчилан сэргийлэлийг авчиж байгаа. Тэрний дараа болохоор ер нь бол их одоо нэгэн өвчтөнтэйгээ ярих хэрэгтэй. Та яг энийг бол урьдчилан сэргийлэх нь бол айгүй бага хувьтай байна. Гэхдээ танд бодлоо нэг нэмэлт одоо бага хэмжээгээр өгчөж болно. Жохон сэргээх маягтай, амьдралын чанар сайжруулах маягтайгаар авчиж болно. Гэтэ маш болгоомжтой одоо мэдээж хэрэг хяналтанд орол эмчилүүлж иж болж байгаа. За энэ мэдээллийг сонссон эмэгтэй хүмүүс тэр тусмаа 30, 40, 50, 60, 70 настай эмэгтэй хүмүүс ер нь шинжилгээгөө өгөөд эмчтэй нэг уулзаад тэгээд айл болох энэ дааврын эмчилгээ хийх юм бол улаан асуудал шийдэгдэж тэг эмэгтэй хүн чинь эмэгтэй хүн байх хэрэгтэй байхгүй тий эмэгтэй түүнээс биш энэ дааврын өөрчлөлтөөс болоод та эмэгтэй харагдаж байгаа хэрнээ дотроо эрэгтэй байж болохгүй байхгүй тий тийм тэгэхээр энийг бас ийм гаргалгаа байна дээрээс нь батлагдсан байна гэдгийг дуулгахад таатай байна мөн би бол ойлгож байна л да энэ мэдээлэл Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа хүний өгж байгаа мэдээлэл болохоор энд бас арга зүйн ялгаатай байдал одоо арга зүйн хувьд зүрх эмнэлт зүйн арга зүй тэгээд эмчилгээний арга зүй зүрх тийм зүйл гарч магадгүй шалтгааныг нь түрүүн хэллээ шүү дээ тий манад бол дааврыг нэн тэргүүнд шийдий гэж хэлэхгүй бусад нөгөө нэг дайвар асуудлууд их байдаг учраас дайвар асуудал руугаа анхаарал хандуулах тийм зүйлс олон давтагдсан байж магадгүй за би яг эмгтээчүүд тийг бол би мэдэхгүй байна. Тийм учраас та бүхэн энийг эмчтэйгээ сайн ярилцаараа энэ мэдээлэл дээр дүн шинжилгээ хийгээрэй гэж зөвлөхөр байна. Дараагийн бас нэг заавал очих ёстой нэг сэдв нь за манай зах зээл дээр бас нэвтрээд удаагүй байна. Хэсэг бүлэг хүмүүс бол тариулаад үр нөлөөг нь эргээр мэдэрч байгаа хүмүүс байна. Пептидүүд тэр дундаа Ozempic гэж энэ пептид манай зах зээл рүү бас ороод ирсэн байх шиг байна. Тэгээ би яг нөгөө бүх зүйл нь зөвшөөрлийн дагуу орж ирээд явж байгаа эсхийг нь би бол мэдэхгүй байна. Гэхдээ сургаар бол байна. Хүмүүс хийлгэж байна. Зарим хүмүүс маргаж ийн зөв буруу гэдэг дээр. За энэ дээр ер нь та ямар байр суурьтай байна? Энэ бол хамгийн хэрэгцээтэй эмчилгээ байгаад байгаа. Одоо илүүдэлжингээс болж одоо өвчлөлтийн байдал хэтэрхий их болоод байгаа шүү дээ ерөөсөө.
Тэгэхээр ерөөсөө Америкт анхудаа ерөөсөө сахар бууруулах юм гэж одоо анх гарсан байхгүй юу? Тэгсэн чинь яасан бэ гэхээр одоо нөгөө нэг бид нар ч хэлээд байгаа шүү нөгөө яг үндсэн өвчин маань яагаад сахартай болон гэхээр нөгөө жингийн илүүдлээс болж одоо сахарын 2 дугаар төрөл их байж байгаа болохоор энэ тархалтыг яаж шийдэх вэ гэдэг нэг асуудал байна. Тийм учраас одоо Америк маань албан ёсоор энийг жин хасалт буюу эрүүл жинтэй байхын тулд зөвхөн сахартай байх албагүй. Эрүүл байхын жинтэй байхын тулд энэ одоо пептид буюу одоо GLP-1 гэж хэлж байгаа. Glucagon like peptide. Одоо бас нэг уурганы нэг жижигхэн хэлбэр те. Тэрийг одоо ингэж хэрэглүүл одоо жингээ буулгана. Дээр нь бас сахарын 2 дугаар төрлөөс урьдчилан сэргийлнэ гэсэн одоо ийм эмчилгээ гарч байгаа. Тэгсэн чинь энэ одоо нөгөө нэг яг антибиотик шиг одоо бүр одоо ер нь miracle буюу одоо нэлээд том одоо юу болчлаа л доо. Одоо сэдэв боллоо. Олон өвчнийг урьдчилан сэргийлж гин. Дээр нь бас буруу эмчилгээ аягүйх явагдаж байгаа юм. Тэрийг бас анзаарлаа. Америкт бол та хэрвээ жингийн 5 кг-ийн илүүдэлтэй байхад л энэ эмчилгээ хийлгэх бүрэн нөхцөлтэй байгаа юм. Заавал сахартай байх албагүй. Өөрийн зөвшөөрөгдсөн жингээс буюу биеийн өндрөөсөө гаргаж ирдэг. Тийм, биеийн дундаж одоо BMI гэж байгаа шүү дээ. Биеийн дундаж одоо таны өндөр чинь хэд вэ, жин чинь хэд вэ, нас чинь хэд вэ гэдгээр одоо ингээд зориулагдаад одоо таны жин чинь одоо хэдээс хэдэн хувьтай байх гэдэгтэй зориулаад энэ эмчилгээг хийх одоо бүрэн боломжтой байгаа юм. Одоо би хүртэл хийлгэж болох юм шүү дээ. Болно. Биеийн жин өндөр 84, жин 90 байгаа байхгүй юу? Тэгээд мэдхгүй зарим онлоор бол би булчингийн мастай авах юм бол 94 кг байж болно гэж байгаа. Үгүй бол өндөртөөгөө тэнцүү байж болно гэж байгаа. Би бол нэг оптималны биетэй одоо биедээ тэргүй бай гэвэл 184 өндөртөн 84 кг жинтэй байхтал болно гэсэн байгаа хөх тий. Тэгэхээр би нэг 6 кг-ийн зөрүү байна. Тэгэхээр таны хэлж байгаагаар би бол Ozempic тариулж болно гэсэн үг нь. Болно. За энэ дээр юун дээр анхаарах вэ гэхээр зөв хэрэглээг эмчийнхаа хяналтанд ор ямар тунгаар хэрэглэх вэ гэдэгт байгаа. Бас дээр нь бас хэрэг хугацаанд тий хэдийн их хугацаанд. Тэгээд энэ дээр бодлол ингээл одоо дамын аргаар авч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм одоо ингээл нэг сургаар ингээл нэг нь болохоор яг ингээд сахартай баригдсан одоо юу ч үйлчлэгээ байлц ерөөсөө сахараасаа гарыг гэсэн хүмүүс авч байгаа. Хоёрдугаар болохоор сургаар за энэ чи хэрэглэхээр алтаа сараа хэрэглэхээр тураад гоё болоод байна. Би энэ хэрэглэе гэхээр ерөөсөө дур мэдэн одоо тунгаа тохируулаад дээр нь буруу хэрэглээтэй. Архит арсаа цуг угаал ерөөсөө яг ингээд ийм шокн төрдөө одоо бүр ингээд биендээ бүр илүү их гажинтай гаргачихж байгаа байхгүй. Тэгтээ энийг шүү дээ одоо ер нь ямарваа нэгэн одоо хэрэглээг хаах тусмаа хүмүүс илүү одоо буруу аргаар олж авдаг. Тэгэхээр хорих тусам дандаа л тэгдэг шүү. Хүн яаж ижиг л олж авдаг тий. Яаж ижиг л олж авдаг тий. Өртгөн л өсдөг баг. Тий. Гэхдээ энийг шүү дээ тий бид нар яг зөв хэрэглэх хэрэгтэй байхгүй. Зөв хэрэглэснээр бид нар 10 өвчнийг өрчсөн сэргийлж байгаа. Зүрхний шигтээс, холестерол, илгэний өөхлөл, сахар тий. Дээр нь энэ дээр бас autoimmune disease буюу одоо нэг биеийн одоо байнгын өрсөлдөд байдаг хүмүүс ч тий. Тэр хэрэглэж байна. Дээр нь одоо энэ зүүнжил буюу энэ мартам одоо Alzheimer's чинь яг энэ сахартай аюулгүй олон холбоотой байхгүй. Бараг ер нь 90% холбоотой. Чи сахарын 2 дугаар төрөлд орлоо бол Alzheimer's болох магадлал нь хэтэрхий өндөр болчдөг. Одоо монголоор ч Alzheimer's гэж хэлдэг тий. Тэр маань нөгөө type 3-ын сахарын төрөл болчихж байгаа. Тэгэхээр тэрийг урьдчилан сэргийлэхийн тулд энэ тарыг хэрэглэж болно гэдэг ингээд гаргачихж байгаа байхгүй. Зөв хэрэглээ гэдэг чинь одоо олон өвчнийг урьдчилан сэргийлж байгаа болохоор энийг ерөөсөө жингийн хасалтанд боди хийж байгаа одоо тасгал хийж байгаа хүн ч гэсэн одоо нэг юу ч хийсэн одоо ингээд нэг турдгүй хүмүүс идэв шүү дээ. Эсвэл бамбаны одоо бас нэг дааврын бас асуудалтай хүмүүс тэрэн дээр бас имчилж юм. Дээр нь одоо менопауз буюу одоо цэвэрчлэлт болохоор аюу хэвлэний тархалтай байдаг тий. Тэрэн дээр даавраа тэнцвүүлчдэг. Нөгөө өөх нь байждээдэг. Нөгөө тэгэхэр чинь тэрэн дээр чинь бар давхар хэрэглэхээр урлам үр дүнтэй байгаад байгаа. Тэгэхээр энийг зөв хэрэглүүл танд үр дүн нь үнэхээр сайн өгнө. Буруу хэрэглүүл ямар ч мундаг нь байла, ямар ч одоо алдартай одоо пептид маань одоо байлаа гэсэн танд буруу сөрөг нөлөө үзүүлнэ гэж байгаа юм. Би зүгээр тусгаалan асуух гэдэг юм. Та түрүүн аутоиммуны асуудлыг ярьж штэ. Аутоиммунтэй хүмүүст одоо энэ бодис солилцооны буруу гормоор ажилдаг болцсон гэж би орчуулчих заяа аутоиммуныг. Тэгэхээр нөгөө дархлаа нь өөрийнх нь эсрэг ажилдаг буюу яг энэ
өөрт байгаа зөв голдролоор ажиллах ёстой юм буруу тохирготой болсон ба шүү дээ тий. Дархлаа өндөр байх үед хүн сайхан байх ёстой байхад буцаагаад өөрийг нь хэцүү байдалд оруулдаг нөхцөл байдалд орсон байгаа хүмүүс Ozempic хэрэглэхээр сайн нөлөөтэй байна гэж хэлж байна уу? Тий. Маш бага доосоор. Үзгээр биш шүү. Одоо microdosing гэж ярьдаг юм маш жижигхэн хэмжээгээр. Тэгэхээр ерөөсөө энэ одоо хүл гарна одоо хавгнадаг одоо ингээл юу болохоор л ер нь өвчин тусчдаг байнгын одоо сэтгэл санааны дарамттай ч юм уу те эсвэл одоо бүр дээр нь бас нэг одоо том үзүүлэлт нь болохоор архинаас гаргаж байгаа байхгүй. Гэхдээ энийг битээ туушраарай. Зөвхөн архинаас гарна гэсэн энэ чинь бас нэлээд хямдтай байж иж энэ чинь гарна гэхээр одоо би ингээм амж Ozempic хэрэглүүл архинаас гаргана гэвэл болохгүй. Заавал хяналттай эмчтэй яг зөв хэрэглээтэй байж ич хийхгүй болвол за энэ нэг сургаар сонсоод энийг л хэрэгжилчих юм бол архинаас гарчна гэсэн байхгүй чи айгүй олон ажиглагдаад байгаа юм тий. Ажиглагдаж байгаа. Тэгээ ерөөсөө энэ нөгөө арх тамхи хоёр ижилхэн биз дээ ер нь. Ижилхэн. Одоо тархины одоо үнчин тархинаас гарч байгаа ялгаруулалтын одоо донтолтын одоо хүний яг хамгийн түрүүнд авдаг амраадаг одоо ямар нэгэн төрлөр хүнэр чинь одоо өөрсдийнхөө нөхчөж байгаа шүү дээ. Нэг нь тамхи татчих байгаа. Нөгөөх нь арх уучж байгаа. Гуравдугаарт хоолоор зохицуулж байгаа юм тийм ээ. Тэр чинь ингээд нөгөө төр зүр унтуулж хар чинь хүн чинь бас нэг юм одоо ямар нэгэн сонголтоо хийхдээ нэлээд тайван бас дээр нь зөв сонголтоо хийхэд нь илүү түлхэмжтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энийг үнэхээр одоо цогц эмчилгээ хийгээвэл архинаас гарыг тамхинаас гарыг гэвэл шийдвэр гаргацсан байх хэвээр эмчийнхээ хяналтаар явцсан байгаа шинжилгээг өгсөн байх хэвээр энэ бас гаж даагуур нь та хэрвээ энэ тарааг хэрэглэж байгаа тохиолдол янз янзын гарan гэдгийг бас дээр нь ямар эмчилгээ авах уу гэдгээ мэдчих тохиолдлын эмчилгээ хийдэг байхгүй юу. Тэгэхээр бол айгүй том одоо бид нар одоо сайн талыг нь харах юм бол маш том өргөн одоо тэр өвчний чинь одоо сүрийг чинь эмчилж байгаа. Нөгөө тал нь болохоор одоо энэ буруу одоо PR буюу одоо буруу энэ дал дараагаар авч байгаа хүмүүс болохоор юугаач мэдэхгүй зүгээр нэг юм сэтгэлийнхаа өөрлөлөөр одоо энийг авчих юм бол би гой сайхан үзэсгэлэнтэй болчин турчин. Одоо энэ турцсан юм би турна. Энэ ч ерөөсөө ичидийн тариа гэсэн гэж ингэж явагдаж байгаа байхгүй. Энийг бол ерөөсөө зөв зохицолтод хэрэглэх хэрэгтэй юм байна. Тийм. Эмчийн хяналтан дээр одоо тун маань одоо ямар байна хүн болго өөрөөр ажиллаж байна. Энэ тариа бол бүх хүмүүс бас таарад байдаг тариа биш бас таардгүй ч тариа биш. Бас дээр нь эмч маань өөрөө мэдлэгтэй зүгээр хар харталтаар эмчнэр маань одоо зөвлөл бити тэрийг тариул гэж яхаар энийг бас мэдэх хэрэгтэй байхгүй юу? Өвчтөн маань одоо энэ хэрэглэгч маань ямар сайн одоо үр дүн өгж ийн гэдгийг энэ эмчилгээний зөв зохистой байхын тулд бид нар бас өөрсдөө бас энийг сайн судлаад зөв эмчилгээг хийх хэрэгтэй. Эхлээл шууд одоо ингээл бид нар чинь нэг юм сургаар явчихдээ штэ. За даавар оруулчихлахгүй. За энэ тураах тариачстай амар муу гэсэн. Цэцгээ өстэй ингээд тэр ингэсэн гэдэг ийм сургаар явчдаг. Өстэй хор гэл ингээл ярьцдаг тийм ээ. Би олон жил энэ илүүдэлжингийн судалгаа илүүдэлжин яагаад ийм хэцүү одоо сэдв байд гэдгийг би өөрөө биерэж мэдсэн судалгаанд ирж харсан. Хамгийн амархан харагддаг одоо хүмүүсийн сэдэв мөртлөөс хамгийн хэцүү сэдэв. Ерөөсөө хүн болгон хийгээд авахгүй. Дайет одоо хоолны дэглэм одоо биеийн одоо энэ дасгал хөдөлгөөн яагаад уддаггүй гэхээр ингээд нөгөө удаан хийх одоо нөхцөл байдал маань одоо аюу хэцүү байдаг байхгүй юу? Хүн тууштай байх аюу хэцүү байдаг. Тэгэхээр энэ тарай маань хэрвээ бид нар яг одоо төгс төгөлдөр байх юм бол хоолныхаа дэглэмийг ч барих боломжтой, дасгалаад шийгээд энэ тарайгаа тариулах юм бол бид нар 100% тэр өгөөжийг авах боломжтой байхгүй юу? Дээр нь зөв хэрэглээ. Тэр бол одоо жишээ хамгийн нэгдүгээр тавигдах юм байна. Буруу хэрэглэе гэвэл танд ямар жижигтэй байсан ч гэсэн буруугаар нөлөөлнө. Тэрийг нэвтрүүлмээр. Таны хэлж байгаатай санал нэг байна. Зүгээр сая хэлсэн уг нь бол нөгөө би буруу гормоор ажиллаад эхэлсэн бол зөв рүү оруулах гэвэл гаргалга нь айгүй энгийн байгаа байхгүй юу? Дасгал хөдөлгөөн хийгээд зөв хооллох гэж байгаа юм тий. Асар энгийн тий. Арх тамхинд донтцсон байгаа бол битгий тат хэрэгэл тий. Амар амархан байгаа шүү. Хэлэхэд айгүй амархан. Гэхдээ энийг яагаад хүмүүс мэдээлэл нийл яаж хийх нь барыг тодорхой ингээ ил байхад яагаад хүмүүс шатдаггүй вэ гэхээр тууштай явж чаддаггүй тий. Тууштай байж чаддаггүй. Тэр тууштай зан гэдэг нь юу юм бэ гэдгийг ингээд харах юм бол угаасаа хүний энэ бамба булчирхай бусад энэ тархинаас гарч байгаа энэ гормонууд чинь бол таны биеийг одоо
регуляц гэж хэлж байгаа тий орсоор. Англиар бол regulate гэдэг байгаа. Яг л ижлэх юм байгаа байхгүй тий. Испаниар бол regular гэж байгаа. Юу гэж нэхлээр ер нь бол удирддаг гэсэн үг байхгүй тий. Тэгээ удирддаг, тохируулдаг. Тэгэнгუთ тэр нөх хүнд тууштай байх мэдрэмжийг л төрүүлэхэ боловлчж байгаа учраас та тууштай байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө та тамхи татгаа бойлгийн гут хүн болж чадахгүй нэ гэдэг чинь тэр тамхи татах мэдрэмж хаа нэгтгээс гарч ирээд та тэр даалгавраа биелүүлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө саяны хэлж байгаа зүйл ид шидийн мэд сонсогдож байгаа байхгүй зарим хүнд тий. Энийг тариулаад энийг зөв эмчилгээний одоо эмчийн хяналтанд ор зөв тунгаар тууштай тариулчих юм бол тий би өөр үйлдэл хийхгүй байх нь шүү дээ. Тэр гаднаас тариа хийгээд энэ мэдрэмжээ авчих юм биш үү гэдэг чинь ид шидийн мэд сонсогддог байхгүй тий. Бүр үнэхээр гэтэл яг энэ хүмүүс яагаад болохгүй вэ гэхээр яагаад энэ бүх зүйл дэлхийд даяар болоогүй вэ гэхээр энийг хийж чаддаг эмч нь ховор байх гэдэг байгаа байхгүй тий. Зөв тунгаар хийгээд тэр хүнээ хяналтанд байлгаад үр дагаварт нь одоо хүсэж байгаа үр дүнд нь цугтаа очиж чаддаг тэр клинишн буюу эмч айгу ховор байдаг байх гэдэг шүү дээ. Тэгээ дээрэс нь Ozempic за дээрэс нь пептидүүд хэрэглээнд нэвтрээд удаагүй байна тий. Таныхаар бол хэдэн сарыг ардаа үлдээсэн байгаа. Америкийн тоогоор явж гинүү чи? Америкийн тоогоор явж байна. Одоо таны яг ажиллаж амьдарч байгаа газрын тоогоор явж байна. За Ozempic гараад ер нь энэ пептид гэдэг чинь амар хөгжсөн. Тэгэхээр би яг одоо яг санахгүй нь яг хэдэн онд Ozempic маань одоо нэлээд гаргасан. Энд ч одоо яг л одоо пептидийн ковидын дараа л болсон зүйл. Тийм, ковидын дараа л болсон зүйл гэсэн. Тэгэхээр нэг 5 жил дотор л гэсэн үг шүү дээ. 5 жил байгаа байхгүй. Мэдээч хэрэг нөгөө эмийн бүтээгдэхүүн гарахаараа хамгийн эхлээд аюулгүй байх хэвээр, хоёрдугаарт үр дүнтэй байх хэвээр гэсэн байна. Та ямар ч өвчтөй эрүүлж байл, одоо өвчтөж үйлчлэх хэвээр гэдэг бол баталгаажуулсан байгаа юм. Тэгэхээр одоо энэ бол одоо айгүй том одоо шинжилгээ ухааны бас нэг одоо нээлт тохгүй юу? Урд нь олно шүү дээ тий энэ пептид одоо тархитай ажилдаг, биетэй чинь давхар ажилдаг юм пептид айгүй ховор одоо ингээд имийн төрлийн юм гараагүй. Тэгээ энэ чинь нөгөө биенд чинь өөрт нь байдаг учраас тэр биетэй чинь адилхан ажилдаг гар айгүй онцлогтой. Дээр нь одоо энэ яагаад бид нар энэ тууштай байдаг одоо энэ амархан сонсогдож байгаа мөртөөс энэ донтолт одоо хоолны донтолч бай одоо тамхины донтолч архины донтолт байдаг болохоор тархинаас чинь ялгаруулж байгаа энэ байнгын одоо би энэ юм идмээр байна. Би одоо энэ тамхи татмаар энэ архи уумаар гэдгийг чинь энэ үнчин тархинаас чинь ингээд цогсоочж байгаа болохоор та эмчилгээ юм аа үр дүнд толчж байгаа байхгүй. Тэгээ биетэй чинь давхар ажиллаж байгаа. Одоо хоол шингээхий чинь удаан болгож байгаа. Одоо хүмүүс хэлдэг байгаа шүү дээ. Үтгэ хатаад байна, дотор мухаа оргоод байна, цээж хорсоод байна, хоол шингэхгүй байна гэдэг чинь цаанаасаа пептид маань ингээд удаан хэмжээгээр ингээд биенд чинь ингээд пистогийн одоо яг бие чинь зогсоогоо тархи чинь зогсоочхороо та одоо эмчилгээ минь үр дүнд олчж байгаа байхгүй юу? Хоёулангийн зогсоочж байгаа байхгүй юу? Одоо бие чинь зогсоогоод сэтгэл санаагийн чинь хүртэл зогсоож байгаа. За тасгал ингээд хийхээр тэр хэсэгтэл нэг аятайхан биетэй болчихно. Эсвэл нэг хоолны одоо дэглэн барихаар сэтгэл зүйн хувьд аягүй тарамттай байдаг тий. Дуртай юм ядч чаддгүй ингээл тийм байнгын одоо нэг ажралаад одоо золиос нь тавьж иж одоо нэг жоохон үр дүнд өгч байгаа юм та. Энийг хийлэхээр та тэрнтэй одоо заавал одоо ингээл нэг юм тэмцээд авах байхгүй тийм бахаа. Гэтэ энийг зөв хэрэглэх хэрэгтэй байхгүй. Зөв гэдгийг л одоо би хүмүүст нэвтрүүлмээр байгаа, эмч нартай мэдрүүлмээр байгаа. Танд 10 өгөөчтэй байвал 2 жижигхэн гаж дагавар бол байна. Тийм. Тэгтээ та байхгүй ч гэж магадгүй. Та тэгтээ зөв хэрэглэх юм бол тэр 2 гаж дагавар чинь гарахгүй таны биед. Тийм том одоо үр дүнтэй болохоор энийг зөв хэрэглээсэй л гэж би дэмжиж байгаа юм. Сургаар бол Ozempic-тэй үйлчлэгээ одоо үр нөлөө ижлэхэн гаргадаг Manjaro гэдэг бэлмэл байна тий. Тэгээ энэ хоёрын ялгаа юу юм? Зүгээр амлалтыг нь харахаар яг ижлэхэн зүйлийг амлаад байна. Гэхдээ хүмүүсийн одоо олж мэдхийг хүсэж байгаа зүйл бол магадгүй энэ хоёрын ялгаа бас үйлчлэгээний хурд гих мэтчлэн зүйлсээрээ юу нь яг гол ялгаа нь байна. За хамгийн эхлээд хоёулаа ерөөсөн эмийн одоо эм тарааны үндсэн нэрээр явчих заяа. Ozempic гэдэг нь болохоор яг жинхэнэ үндсэн нэр буюу өөрийнх нь яг тэр одоо цаанаас хизээч өөрчлөгдөхгүй нэр нь semaglutide гэж явдаг. Тэр нь болохоор пептидийнхаа нэр мэн байгаа байхгүй. Manjaro болохоор одоо жинхэнэ үндсэн нэр нь хизээч өөрчлөгдөхгүй брэнд нейм биш одоо тэр нь Trizipatide гэж явж байгаа. Тэр хоёрын хамгийн том ялгаа нь болохоор Manjaro буюу Trizipatide маань 2 даавартай байдаг. Тэр нь болохоор гидсний GIP гэсэн даавар маань илүү бага гаж нөлөөтэй байгаа юм.
дотор мухаар хөлөхгүй байгаа. Дээр нь бас өтгөн хаталтыг нэлээд арчиж байгаа. Мөн дээр нь одоо тэр хоёр ч нөгөө жин хасалт нь болохоор Trizipatide буюу манжураа арай илүү давуу талтай байгаа юм. Ерөөсө тийм том ялгаатай. Тэгэхээр мэдээж хэрэг нөгөө багад гаж нөлөөтэй илүү үр дүнтэй байвал одоо эмчилгээ маань одоо нэлээд одоо урт удаан хугацаанд амжилттай явагдах болохоор одооны яг энэ эмийн одоо жинхэнэ одоо хаан гэж ирж байгаа тийм ээ одоо яг энэ GLP-ийн 1-р төрлийн хамгийн одоо мундаг одоо FDA буюу одоо ийм зүүн яамны одоо зөвшөөрлөлтөд тариа болохоор манжура буюу Trizipatide нь хамгийн тэргүүлэгч явж байгаа. Одоо хамгийн сайн гэж явагдаж байгаа. Окей. Мэдээж хэрэг Ozempic бол ажиллана. Гэхдээ тухайн үндэ болохоор нөгөө гаж нөлөө илүү болохоор бас нөгөө тууштай явалт нь болохоор жоохон асуудалтай болчихж байгаа байхгүй юу? Гаж нөлөө үзүүлж байгаа хувь нь хэд байд юм болоо? Гаж нөлөө ихэвчлэн үзүүлж байгаа бол ер нь яг би percentage нь бол би ингээд тодорхой хэлж чадахгүй ч гэсэн одоо хүмүүсийн хамгийн их одоо санаагийн зовлож байгаа юм болохоор хоол шингэхгүй байх, нүтгэн хатж, дотор мухаа оргиж, цээж хорсож, тийм ээ. Дээр нь энэ дотор мухаа оргилж ерөөс бас сэтгэл санаатай айгүйх нөгөө үүдэлтэй байд болохоор эмчилгээ хурдан өгөхгүй болохоор ялангуяа насжилттай айгүй холбоотой болохоор хүмүүс ингээд үргэлжлүүлж хийхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Trizipatide буюу одоо манжур маань тий одоо тэр тариа маань болохоор тэр дотор мухаа оролтыг ингээд авчиж байгаа энэ гидсний чи хормон одоо GIP гэсэн энэ хормонтой давхар ажиллаж байгаа болохоор арай хурдан буюу жин хасч. Гэтэ тийм амар одоо тийм том тооны ялгаа байхгүй. Хүмүүс ч одоо баг 10-20 кг гэж ярина шүү дээ тий. Энд чинь жилийн одоо судалгаа байгаа байхгүй. Одоо Ozempic зүгээр жишээлбэл 12-оос одоо 18 ч юм уу хамгийн дээдлээ 22% жингийн бууралтай байвал манжура мандхаа 18-аас 25% ч юм уу тий. Зүгээр ийм бүх багц тоогоор барихаар жин хасалт нь арай илүү байгаа даа. Тэгэхээр одоо яг энэ зөвшөөрсөн юм дээр бол мэдээч хэрэг одоо Trizipatide буюу манжура нь болохоор арай илүү үр дүнтэй, арай бага гаж нөлөөтэй байгаа даа. Тийм л том ялгаатай. Окей. За би нэг мэдээ дуулах чиг гэж утсан юм. Одоогоос нэг 10 хоног дотор баг. Bloomberg дээр гарсан мэдээ байхгүй юу? За. Энэ мэдээ гарахтаа тэрбум долларын пептидийн алтны халуурал гэдэг гарчигтайгаар. Саяны таны ярьсан ер нь пептид гэдэг зүйл нь хүний биед сайн нөлөөтэй байгаа гэдгийг дурдах зураа юу хэлж ийн гэхээр энэ нь өөрөө хүний бие дотор байдаг зүйл бөгөөд яг нөгөө тухайн саяны одоо хэлж байгаа би өөрийгөө одоо үйлдэл хийлгүүлдэг тухайн зүйлсийг хийгээч гэдэг загтлыг нь буюу зурус болгож өгдөг юмнуудыг нь пептид гэж байна л та тийм. Одоо за юу гэдэг хоолой хэтрүүлэн идээдэ шүү гэдэг мэдээлэл хүнд хэрэгтэй болвол тэрийг нь өгдөг одоо тэр мэдээллийг өгдөг зүйлийг л гаднаас өгчөж байгаа байхгүй тийм. Тэгэхээр би хоол хэтрүүлэн хэрэглэх шаардлага болчихж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хүний бие дотор байгаа механизм дотор нь байгаа зүйлийг л гаднаас дутмаг байгаа зүйлийг л өгөнгүүт тэр хүн эргээд зүг голдролтой орж байгаа зүйлийг л олж тогтоосон байх нь л та тий. За тэгсэн чинь энэ бүх зүйл маш үр дүнтэй байгаад зогсохгүй одоо нөгөө нэг Америк нэгдсэн улсын засгийн газар одоо таны хэлдэг FDA буюу энэ ийм зүүн шинжлэх ухааны яам юм уу да одоо тийм ээ. Манайхаар бол тэр нэг зөвшөөрөл олгодог л байгууллага тийм. Тэр байгууллага нь одоо эдгээр пептидүүд дээр зөвшөөрлөө олгоод араас нь нөгөө борлуулалт хийгдэн шүү дээ тий. Олон нийтэд шууд борлуулалт хийгдэн. Тэнгуут энэ нь нөгөө дараагийн хичнээн тэрбум долларыг ч юм бэ олох тэр сэдв болчлоо гэдгээ одоо төрүүлээд зарлж ийн гэсэн үг хөөхтэй баталгаажуулаад. Тэгээ юу гэх гээд байна гэхээр угаасаа судалгаагаар баталгаажсан байгаа зүйл. Гол нь одоо зөвшөөрөл нь гарч ирэл олон нийтэд хүртээмжтэй болох тэр нөгөө эмийн үйлдвэрлэгч нар нь үйлдвэрлэж гаргах гэдэг юм болоод ах шиг байна тий. Тэгээ энэний араас бид нар айгу за худалч хүнд бол дэлгүүрээс ороод кола авдаг бол тий. Дэлгүүрээс ороод мэдгүй пептидээ аваад тарьдаг ч юм уу. Нэг тийм л болох гээд ах шиг байна. Гэхдээ би зүгээр хэтрүүлж ярьж байгаа шүү. Энийг хэрэглээнд нэвтрүүлэх гэдэг нь л гэсэн үг л дээ тий. Тэгээ энэ мэдээлэл ер нь ойрын нэг миний буруу санааг бол нэг 10 хоног дотор гарсан байгаа мэдээлэл хэвгүй. Тэгээд энэ дээр яг одоо тань дээр хичнээн төрлийн пептид ер нь зөвшөөрөгдсөн зах зээл дээр одоо та бүхэн бол амьдрал дээр хэрэглээд явж байгаа.
хідэн зөвшөөрөгдөг байгаа. Би яг тэр хідэн төрлийг нь мэдэхгүй байна. Тэгвэл би чамд нэг юм сонирхолтой мэдээлэл хэлье. За. Нийтдээ ерөөсөө одоо яг судалгаа үзсэн чинь 3000-аас илүү пептид байгаа байхгүй юу? Төрлийн пептид байгаа юм. Тэгвэл одоо ингээл одоо хар маркет буюу одоо ингээд нэг энэ зах зээл дээр байгаа энэ пептид нь зөвшөөрлөж байгаа зөвшөөрлөгүйч байгаа. Би чамд түрүүн бас нэг дурдчихсэн дээ нөгөө имчилгээ хийхээрээ заавал тэр нөгөө эм тарай маань одоо яг тэр зориулсан одоо шугамаараа явахгүй эмч маань энэ хүнд одоо энэ имчилгээ маань хичнээн одоо даралт буулгахгүй ч юм уу сколжин хасахгүй ч гэсэн энэ имчилгээг одоо биений одоо тэр ароимин гэж яриад байгаа шүү дээ тий. Тэр имчилгээ нь ингээд зохистой байна. Илүү их сайн одоо үр дүн гараад ийн гэдгийг эмч өөрөө зохицуулаад эмчдэх хэрэгтэй байдаг. Тэрийг нь юу гэж хэлдэг вэ гэхээр off-label treatment гэж ярьдаг. Off-label. Ягаад гэвэл эн чинь бас нөгөө одоо ямар нэгэн хяналт гарахаар за энэ хүн яагаад энэ имчилгээ хийлгэсэн гэдэг ингээд асуулт гараад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар одоо ийм ингэж имчилгээ ширээн доогуурлах имчилгээ шүү дээ. Зөвшөөрөгдөг үү? Гэхдээ эмчийн яг саналаас болоод одоо бид нар чинь хамгийн эхлээд FDA одоо approve хийсэн одоо зөвшөөрсөн имчилгээ хийгээд үр дүнг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ тэр хүн одоо ингээд имчилгээ ерөөсөө явагдахгүй болохоор за нэг энэ хүссэн үр дүн гарахгүй болохоор дахиад нэг юм яг тэр юм зориулаагүй ч гэсэн энэ юм ингээд нөлөөтэй байна гэдгийг ингээд нэг хэдэн хүн судалгаа гаргацсан тэрийг эмч одоо хийж байгаа байхгүй. Тэгэхээр peptide одоо энэ гэдэг имчилгээ маань болохоор хасар үн үр дүнтэй дээр нь цогц хэлбэрээр явах юм бол хамгийн үр дүнтэй. Би чам нэг жишээ ярив. Men's Clinic гэж ярьдаг. Америкт айгүй алдартай байдаг. Ерөөсөө ер нь нэлээд санхүүгийн боломжтой, нэлээд эрүүл мэндэд анхаардаг одоо мундаг хүмүүс тэрэнд имчилгээ авдаг. Тэр маань яадаг вэхээр Америкт яадаг үлээ 7-8 цаг унтах хэвээр, зөв хоолт идэх хэвээр. Яаж урт удаан наслах вэ? Дээр нь одоо яаж залуужуулдаг энэ пептид буюу одоо энэ даавар одоо пептид чинь бас нэг дааврын төрөл шүү дээ тийм ээ. Тэрийг хэрэглэх үү? Дээр нь яаж зохистой одоо тасгал хөдөлгөөнийг хийж хамгийн одоо илүү үр дүнтэй авах гэсэн юм цогц юм үйлчлэгэд байгаа. Тэр маань болохоор анх ерөөсөө л одоо энэ жижигхэн одоо энэ жим буюу одоо энэ одоо хүндийн үргэлт одоо энэс үүсэлтэй авахгүй. Яасан бэ гэхээр ерөөсөө л хүмүүс за тестостеронтой хамтрагч хийх юм бол таны одоо булчин гэж хөгжил илүү байна. Дээр нь бас одоо идэгрэлт одоо буюу одоо нөгөө нөхөн сэргээлт айгүй өндөр байна. Эний чи яаж одоо илүү одоо имчилгээ авах уу гэдэг нь болохоор Sermorelin гэдэг одоо бас нэг пептид байгаа. Тэр болохоор яг булчингийн массыг дэмжиж өгдөг. Орой олгон тэгээ унталтыг бас сайжруулдаг. Тэгээд ерөөсөө энэ маань болохоор таныг удаан залуу болгоно, удаан илүү үр дүнтэй болгоно. Гэтэ эмчийн хяналтанд ингээд байнга яваад ах юм бол бас дээр нь тестостероны илүүдэл гэж байхгүй. Бас дээр нь өөрийн чинь байгаа одоо энэ дааврыг чинь яг ингээд дэмжиж өгчдөг болохоор цогц имчилгээ болчихж байгаа. Тэгэхээр ер нь бол мэдээж хэрэг төгс төгөлдөр юм байдаг байвал одоо holistic гэж ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тасгалгаж хийх хэрэгтэй юм, эрүүл хооллож хийх хэрэгтэй юм, сайн унталт хийх хэрэгтэй юм, пептидач хэрэглэх хэрэгтэй юм. Хэрвээ та зөв хэрэглэх юм бол одоо хамгийн өндөр үзүүлэлтийг авна гэсэн үг. Одоо Супермен гэж ярьж байгаа шүү дээ тий. Тэгээ Супермен болно. Супермен болох боломжтой хэрэг. Тэгэхээр чинь одоо нөгөө хамгийн түрүү хэрэглэж байгаа. Яг кино шиг биш шүү. Нистэг мэстэг болж шүү. Зүгээр яваад алхацгүй юм уу. Энэ зүгээр түрүүний нийтлэл дээрээс би сонирхуулаад хэлчихье. Америк нэгдсэн улсын пептидийн эрэлт маш хурдтай өсөж байгааг яг энэ судалгаа харуулсан. Тэгээ 2023 оноос 25 онд тэдний хийсэн шинжилгээний тоон 1200%-аар өссөн юм байна л да. Тий. Тэгээд Америк нэгдсэн улсын хил галийн бүртгэлээр 25 оны эхний 9 сард пептидийн API импорт 328 сая $, төрсөн гинэ. За энэ нь бол өмнөх үеэсээ 2 дахин өссөн үзүүлэлт юм байна. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэгдсэн түүхийн эдийн дүн бөгөөд бодит зах зээл үүнээс хавьгүй том байгааг харуулж байгаа гэж байна. Тэгэхээр салбарын хөрөнгө оруулагчид хар захын пептидийн зах зээлийг 1-3 тэрбум $-ын хэмжээтэй гэж тооцож байгаа юм байна л да. Тэгэхээр тэндээ ч гэсэн хар зах зээл дээр байгаад энэний дүн юм тодорхой шүү дээ. Тэгэхээр энэ харын арталт ил болчихлоор энэ тоо хичнээн болж өсөх нь бол ойлгомжтой тий. Тэгэхээр яг хуу энэ хэлэх гээд байгаа гол санаа нь юу вэ гэхээр энэнд эргэлзэх шаардлагагүй
Энэ бол одоо аль хэзээний хэрэглээнд нэвтрээд тэнд ийм өндөр үнийн дүнтэй явж байгаа зүйл юм аа л гэж би хэлэх гээд байгаа. Зүгээр гол бидний сэргийлэх ёстой зүйл нь энийг би яг зөв эмчийн хяналтын дотор хийгээд чадж гин үгүй юу гэдэг л асуулт болохоос биш. Энийг хэрэглэх нь зөв буруу юу? Би алийг нь хэрэглэх вэ гэдэг сонголтоо өөрөө би даач хийхгүйгээр яг эмчийн хяналтанд дор тодорхой шинжилгээнүүдтэйгээр удаан хугацаанд те. Бид нар чинь ингэдэг зан төлөвтэй байхгүй монголчууд өвдөөд бүр болохоо болохоор эмнэлэгт очино. Тэрнээс наан бол уршин сэргийлье гэж очихгүй. Өвдчөөд очино штэ. Очингууд танд шинжилгээ хийгээд эмчилгээг чинь танилцуулаад энэ юм уу ингэж яа гэдэг өгчин. Тэнгууд тэрийгэ хийчээд буцаж очиод би эдгэрч үгүй юу гэдгийг шалгуулдаг байхгүй. Тэр имээ аваад аптек ороод имээ авчаад тэгээ яваад өгнө. Тэрийгэ яг хуу зааврын дагуу уучих бах. Тэгээд шинж тэмдэг нь арилж штэ. Гэхдээ буцаж очиод давтан шинжилгээ өгөөд би ирүүлж ч үгүй юу. Дахиад өөр үр дагавар гарч уу яах вэ хүү гэдгээ буцаад нөгөө эмчтэйгээ давтан үзүүлдэг хүмүүс нь ховор. Яг тийм аа. Байвал нэг 3 хүн л байгаа. 3 сая төгрөг дотор. Тэгэхээр яг би зүгээр наригчин л та. Гэхдээ санаа нь юу гэхэд байна гэхээр бид нэр өөрсдөө урьдчилан сэргийлэх болон одоо яг иймэрхүү нөхцөл байдлуудтай нүүр тулж сураагүй байна л да. Тэгээ яг аль болох энэ подкастуудаар хүмүүст ингээд амьдралын маягт нь амьдралын чанарт нь нөлөөлж болох үс мэдээллийг л хүргэе гэж байгаа. Тэгээд таны өнөөдрийн өгсөн мэдээлэл бол гайхалтай бүр цаг үе юм байла. Тэгээд нэмж хэлэх зүйл юу вэ? За яагаад зүгээр энэ жирийн л одоо нөгөө нэг жишээ ярихад энэ пептайд гэдэг чинь одоо яагаад ийм мундаг эрэлт хэрэгцээтэй байгаа хэрэг мэдгүй. Мэдгүй. Яагаад гэдэг нь бол мэдгүй. Үйлчлээд байгаа байхгүй. Харин тий. Үйлчилж ийж эн чинь эрэлт гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр үлээ шүү те яг зөв хэрэглэх юм бол бид нар яг өөрийнхөө одоо бид нар 30-40-тэй байгаа байдлаа хадгалах айгүй өндөр боломжтой байхгүй. Тэгэхээр нэг хэсэг хитэн хугацааны хэсэг хитэн хүмүүс л ингээ хэрэглээл эний чинь сайн сайхныг мэдээд байгаа. Тэгээд хэдэн сая доллар, хэдэн миллион доллар яагаад энэ дээр байгаа гэхээр хэрэгцээ ямар байна гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэрэн дээр одоо урьдчилан сэргийлэх гэдэг одоо хамгийн нэг том асуудал байгаа шүү дээ. Айгүй энгийн мөртлөөсөө хамгийн том асуудал болчихж байгаа. Одоо өөрөө чи хэлдгээр өвчин тусны дараа биш. Өвчин тусгаас өмнө бидний нэмжлэгийг авъя л да. Тэгжиж жинхэнэ эрүүл мэнд болох байхгүй юу? Тэрийг л бид нар бас ингээд яг энэ технологи хөгжсөн, шинжлэх ухаан хөгжсөнтэй хөл нэмэн одоо ингээд эмчнэрч бай, үйлчлүүлэгчд бай ингэж мэдэж авмаар байгаа. Одоо бид нар чинь бас ингээд интернет аягүй сайн хөгжсөн. Тэгээ ер нь би одоо чат GPT хэрэглэдэггүй хүнийг бол бараг мэдэхгүй. Бүгдээр л хэрэгжилж байна. Гэтэ бас чат GPT ер нь бол нэг 60-70% одоо тийм одоо эмнэлгийн байдлаар бол үнэн мэдээлэл бүх юм нь яг үнэн байдаггүй. Тэрийг бас боломжтой байх хэрэгтэй. Тэгтээ зөв эмчилгээг хийн хийх үү гэхээр эмчин штэ. Тодорхой хэмжээний судалгаагаа зөв уншичдаг байна. Одоо golden standard гэж ярьдаг тий. Зөвхөн эмчийн зүгээр нэг юм тойм биш тий. Яг судалгааг уншдаг. Яг судалгаа хідэн хүн дээр туршаад яг ямар үр дүн гарсан, ямар гаж нөлөө гарсныг яг үнэн судалгааг уншиж чаддаг гэдэг чинь бас нэг юм одоо боловсролын төвшин одоо эмчилгээний журамтай хүн л уншиж чадна шүү дээ тий. Тэрийг л зөв Америкч гэсэн яг тийм байдаг. Ингээл надаар ирэхээр Америк кастомерд би интернетээс тийм мэдээлэл авсан. Тэр зөв үү гэж явдаг. Тэгэхээр би тэрийг чинь одоо яг зөв сонголт өгөхтөл туслах юм байхгүй юу? Тэгэхээр эмч нар маань сайн одоо бэлтгэх хэрэгтэй. Энтэй энэ урьдчилан сэргийлэхийн peptide treatment буюу одоо энэ дааврын нөхөн сэргээх, энэ жин хасах эд чи бүгдээрээ peptide болчихж байгаа шүү дээ. Энийгээ зөв хэрэглээд зөв эмчилгээгээр явуучих юм бол бидний амьдрал ерөөсөө хамгийн дээд зэгтээ одоо хамгийн сайн сайхнаар явна гэсэн үг юм. Урт удаан насалчин л одоо бүр улам чанарчин л гэсэн үг байхгүй. Тэр энийг л одоо бид нар бүгдээрээ л одоо үйлчлүүлэгч байсан ч гэсэн мэдмээр байна. Эмч байсан ч гэсэн зөв мэдээллийг өгмөр байна. Яг л тийм л одоо мессеж хүмүүстээ өгмөр байна. Баярлаа. За баярлаа. Та бүхэнд энэ мэдээлэл хэрэг болсон гэдэгт би бол хувьдаа маш итгэлтэй байна. Тэгээд мэдээж энэ том асуудлыг нэг дор бүгдийг нь яриа тайлбарлуулж чадахгүй асуултууд үлдэж байгаа бах. Та бүхэндээ коммент хэсэгт асуултуудаа үлдээгээрэй. Өнөөдөр бид нэр NewMed эмнэлгийн үүсгэн байгуулагч ерөнхий эмч. За NewMed нь бол Америк нэгдсэн улсад байгаа эмнэлгийг ярьж байгаа шүү. Тэгээд Utah State Hospital-д бас
ерөнхий эмч хийдэг. За Америкийн нэгдсэн улсад 20 гаруй жил яг энэ эмнэлэг зүйн салбарт ажиллаж бэлтгэгдэж сурж боловсроод ингээд энэ эрдэм мэдлэгээ өвөртлөөд биднэрт авчираад та бүхэнд дуулгаж байгаа. Тэгээд нэргүй эмчтэй маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь сайн сайхныг хүсье, амьдралд нь бас амар амгалан хүсье. Тэгээд зорж байгаа зүйл нь биелээсэ гэж хүсэж өрөөе. Маш их баярлалаа. Намайг хүлээж авч ярьцлага авсанд. Дээр нь одоо ингээд яг хүмүүсийн асуух гэж байгаа энэ асуултыг бас яг голчилж асуусанд маш их баярлалаа. Цаг цаваа гаргасанд мэдээж хэрэг бас энэ ч бол нэлээх хөдөлмөр, нэлээх засалт одоо нэлээх одоо асуултаа биелдсэн байгаа тийм ээ. Тэрэнд бас их баярлж байгаа шүү мандуулаас. Чиний одоо подкастыг чинь баг ер нь халахсгүй ütсэн. Ерөөсөө чи яг хоёр талтай яг зөв мэдээллийг өгье гэсэн зорилготой байдаг болохоор энэний ард талд одоо тийм нэг юм бизнес эрх аргачч юм уу тийм юм байх ёсгүй одоо яг зөв мэдээллийг өгнө гэсэн ийм зорилготой үнэхээр бахархаж явдаг шүү жишээлмээр ажилт нь улам амжилт хүсье. Дээр нь энэ сайхан одоо нэвтрүүлэг одоо энэ подкаста улам өргөжүүлээрэ. Энд бол айгүй олон хүмүүс хандна. Тийм ээ. Энэнийг бол чи яг жинхэнэ одоо шүү одоо мэдээлэл гэдэг одоо зөв мэдээлэл гэдгээр явж байгаа ч юм айгүй бахархаж байгаа шүү. Баярлалаа. Баярлалаа. За манайхаа бидний ярилцлагыг хүрээд өндөрлж байна. Та бүхэнд жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяр та. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамтуулныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.